ороомтой уулзсан, ороом руу ороо энэ төр гэж л ярьдаг байсан л гэж л дараа нь надад нууцаад ил гэж ярьж ирсэн шүү дээ. Ороом гэж бас одоо хүртэл над руу ороом гэж бичээд идэг улсууд биш үү? Тэр ямар утгатай товчлоо, ямар утгатай никнейм тань. Гүй ороом гэдэг чинь ороомын л нэр шүү дээ. Ороом л баг. Өөр нэг алтай. Нөгөө нэг бүх зам ороом руу хөдлөнө гэдэг шиг л тийм л утга байсан баг та бодвол. Тэгвэл бол намайг чинь чи саахыгаа саах, уулахыгаа уулах гэж тэгээ би чацсан юм шиг бийгээ дуудаад ах юм. Ингээ хүмүүс зэмлээд ах юм байна. Би бол навгаалаад авах. Төрөм гэж байна. Окей. За төрсөн өдрийнхөө юу ярьчихаа хөгжилтэй яриа ярьч. Тэгж дараа нь шууд яриа руу орох. Та нэг гоё ярил л та. Гүй төрсөн өдөр одоо эн чинь миний яг паспортон дээр иргэний үнэмлэхэн дээр бол 3 сарын 30 гэж явдгийг. 3 сарын 30 гээд. Тэгээд яг манай ээж хэлдэг байсан юм а миний хөөч одоо эмэгтэйчүүдийн баяраар төрсөн Мартин 8 төрсөн хүү байгаа ингээд. Мэдээж ээж бол зөвл хэлж байгаа л да. Тэгээд дараа нь манай нутагч нөгөө төрөхөд одоо барьж гардаж авж байгаа сувлагчийг эхвэрэгч гэж ярьдаг. Эхвэрэгчийг бид нар газар ээж гэдэг. Дараа нь миний газар ээжтэйгээ уулзаад би асуусан. Миний хөөч 3 сарын 8-нд төрсөн шүү дээ. Тэр өдөр тэгээд тэр ховдын зэрэг гэд суманд 2 хүүхэд төрсөн, 2 хүү төрсөн, хоёулангийн бие барьж авсан юм байгаа гэж нотолдгийг. Тэгээ 3 сарын 8-нд төрснөөр баталгаатай. Тэгээд нэг 3 сарын 8-нд надтай зүг төрсөн бас буян дэлгэр гэж надтай зүг одоо 8 жил ховдын зэргийн 8 жил сурсан залуу үргэлж тэгдэг байсан байхгүй. Чиний төрсөн өдөр буруу одоо бичгтээд яриад байх юм аа. 3 сарын 8-нд чи тэр төрсөн. Тэр буян дэлгэр чинь сумын төвд аав ээж нь амьдэрдэг. Одоо тэр сургуулийн гал тогоон даав нь ахлах тогооч хийдэг тийм хүн байсан. Тэгээд тийм олон улсууд хэлээ. Тэгээд дараа нь төрсөн өдрөө өөрчлүүлэх гээд нөгөө 3 сарын 8 болох гэсэн чи тэр ч бас нилээ явдалтай юм байлээ. Яг тэр сумнаасаа 2-3 хүнээс одоо бичиг авдаг барьдаг гэж за боли гэд. Тэгээд яг гол одоо бодлуулсан хамгийн гол хүн бол манай аав болж таарад. Тэгээд ээж амаржаад би төрөө тэр чин бас тэр үе чин манай нилээ олон ах нар бол голдуу гэртээ одоо гарсан юм байдаг. Тэгээд миний дээрээс 2 дахь 3 дахь ахаас эхлээд одоо сумын эмнэлэг рүү очиж амарчдаг юм болж л дээ. Тэгээд намайг төрсний дараа нэг 2 хоногийн дараа ам минь хөдөөнөөс нөгөө өлгий бэлдэж анх удаа одоо тэр хүүхдээ өлгийнд нэг цоохор даавд ингээд тааш яаш нэг тийм хөвн зулаад тэгээд одоо хавна гэж ярьдаг шүү дээ. Одоо дээл хавна энэ төр гэж нэг утсаар ингэж хаваад тэр цоохор даавтай хөвөнгөө тэгээд тэрнийгээ өөрлөлтсөн давх гэж ирж одоо чамааг анх удаа одоо шинэ өлгийнд авч ийсэн аавч нь гэж. Тэгээд аав минь одоо намайг өвөрлөөл ер нь тэр үе ч дээлтэй ирж байгаа ээж нэг хөдөлгөөнмөрн дээрээ ээж унаал тэгээд аав өвөртөө хийгээл тэгээ шогшуулж харьсан гэдэг. Тэгээд нөгөө буцаж юу яахад тэр чин одоо хөдөө хол малчин байгаа айл хөөрхий. Нэг сумын төв орж ирдэг. Тэгээд тэр сумын зарлага гэж хүмүүс явж байгаа л ярьсан юм шиг байгаа. Ер нь одоо энэ хүүхд төрснийг эрчилгээ гэж юм өгдөг болж байгаа. Тэгээд тэрнийг очиж авах хэрэгтэй. Хүүхдийнхээ эрчилгээг ав барил гэсэн юм болов. Тэгээд манай аав 3 сарын 30-нд сумандаа тууж орж ирсэн байгаа. Тэгээ 3 сарын 30-нд тууж орж ирээд тэгээд нөгөө эрчилгээ аавна гэдэг. Тэгээд тэр эрчилгээг нь биччихсэн хүн л одоо хүүч нь хизээ төрсөн гэдэг. Тэгэхээр чи мэдээж 3 сарын 8 гэж яг шууд санахгүй мартцсан л явж байгаа шүү дээ. Ер нь бол хизээ үлээ сая л одоо хэд хоногийн өмнө л тэгсэн чинь л тэгвэл өнөөдрөөр бичих үү гэсэн. За тэг өнөөдрөөр бичгээ. Тэгээ тэр нь 3 сарын 30 байсан байхгүй. Тэгэж бичигдэж одоо таарад. Тэгээ яг төрсөн өдөр маань бол 3 сарын 8 юм байгаа шүү. Өнөөдөр одоо энэ өдөр тэгээд их сайхан надад бол сайхан санагдаад байдаг. Манай эмэгтэйчүүд, ээжүүдийн
нийтдээ төрсөн. Тэгээ манай ээж ч одоо 8 хүү төрүүлж өсгсөн. Би 8 дахь нь юм чам. Ээжтэй одоо 1-р одонгийн хүү болж ирж ирсэн. Тийм учиртай юм байгаа. Тэгээд нийт эмэгтэйчүүд, ээжүүд, тэгээд огт бүсгүүчүүд одоо бүх хүмүүстээ баярын мэнд хүргье. Ийм сайхан өдөр одоо төрсөн учраас би ерний ээжүүд, эмэгтэйчүүдэд тэдний асуудалд их л ойрхон байхаар л гэж л боддог нэг тийм л хүндээ. За. За тэгээд Ираны талаар чи чинь нөгөө нэг Украин Орос гэдэг шиг Иран Америк гэл Монголч бас хоёр хуваагдсан л байж штэ. Тэгээд мэдээж юу гэдгээ нэг ийм яриа байгаад байгаа. Эхлээд энэ дээр нэг жоохон тодорхой яригчвал энэ Америкууд газрын юу тус Москва болоод нефт мөвдгөө болоод даймаа хийгээд юм уу? Тийм болдог уу юу? За яри эхлээд ер нь ингүүлээсэн. Та нар бас дүгнэлтүүдээ хэлээд энд одоо нэг тийм клуб хаус би бол гайгүй бас цагтаа байгаа юм чи. Тэгээд асуултууд байвал асуугаад дүгнэлтээ хэлээл тэгэл би ер нь өөрийнхөө бодол саналыг хэлүүлээсэн гэж бодоод байх юм. Эхлээд бид нар мэдэхгүй ш харин тийм болдго юм Америкгүй ч одоо ингээл өлсөд итгэхээр би биччихлээ тий. Тэгээд байдаг гэд нэг юм яриа байна. Тэгээд яг хоо энэ ч нөгөө хүмүүс яг нөгөө нэг мэдээлэл бид нар ч нь бол зөвхөн олон улсын мэдээнүүдийг хараад тэн дээрээс тэгэл хүмүүсийн мэдээллүүдийг л харж байгаа шүү дээ. Тэгээд хоёр талаас янз бүрийн мэдээллүүд ирж байгаа. Тэгэл нэг иймэрхүү маягтай л байж байгаа. Жишээ нь хүмүүсийн өөрсдийнх нь харах өнцөг янз бүр байгаа юм чинь тэгэл эн чинь Чимба юу энэ өөр улсуудыг сонсъё л да. Наад улсууд ч санаа оноо юу вэ? За. Ярьцгаагаар манайхаа. За. Асуух. Ер нь бол манай Монгол Борис гэдэг залуу манай өрөөний бас өрчлөө. Модерат манай Туркд сургууль төгссөн. Ер нь бол манайхан дотроос энэ дундад Азийн ойрхон орнуудын чиглэлийн бас нэлээ гайгүй бас бидэрт мэдээлэл түгээдэг. Турк хэлтэй, орос, англи хэлтэй залуу. Борис чи нэг жоохон яриач шүү. Ямар хөө дүгнэлтүүд байна тэгээд өчигдөр та нар ихлээр яригдж штэ. Сонсъё. Одоо клуб хаусаа жоохон сонсъё л да. Намайг орохоор л та нар чи шууд барьж явал за яриад эхэлгээд ингээд асуу. Шууд л ингээд тулгачгаар ч бас жоохон тулгамдаад байна. Борис ахын дөө мэдээл өгөрөө. За сайн байна. Ярс нэг бүгднгийн чи мэдж байгаагаар бол тэгээд ингээд дайн нэгдээ эхэлсэн чинь ганц өнөөдөр ингээд эхэлчихэж байгаа юм биш. Энд чинь бүр хэдэн 10 жилийн өмнөөс л бие биентэйгээ дайсагналсан одоо конфликт байсан. Гэхдээ энэ ганц газрын тос биш ээ. Ганц газрын тос, газрын юунаас болоогүй энэ чинь бүр уржигдсан нэлээд эртээр үеийнээс л одоо хоёр талын энэ дайсагнал эхэлсэн л дээ. Яг энэс тэрнээс эхэлсэн гэх нь айгүй хэцүү. Айгүй олон янзаар тайлбарлаад идэг байхгүй юу? Би зүгээр яг одоо юуг ярих гэж бодож байна гэхээр энэ Иран гэдэг улс яг одоо ямар шашинтай юм бэ? Шашныг нь жоохон яриад тэгээд яриагаа үргэлжлүүлээд цаашаа явчихвал илүү ойлгомжтой болчих болов гэж би бодож байна. Иран гэдэг чинь өөрөө нөгөө нэг ши урсгалын исламын шашин шүтдэг тийм улс байгаа штэ. Исламын шашинтай улсууд дотроос бол дээгүрт ордог 90 сая хүн амтай. Ихэнх нь Перс үндэстэн. Тэгээд дотор нь болохоор Туркмен, Курд, тэгээд Саяз, тэгээд Друз гэдэг янз бүрийн олон үндэстэнүүд байна л да. Тэгээд эдрийг л ши үндэстний төв гэж ярьдаг Ираныг. Тэгээд ши үндэстэн болохоор энэ исламын улсууд дотроо бол энд тархсан сүнни шашинтай улсуудаас бол харьцангуй хүн амаар бол бага л да. Одоо Пакистанд байна, Афганистанд шинүүд байна. Иракийн хойд хэсгээр шинүүд байна. Энэ ши шашин гэдэг нь одоо яг юу юм бэ гэхээр ингээд Хазрати Мухаммед пейгамбер чи ингээд
одоо нас орсныхан дараа нэг халифа буюу дараачийн өв залгамжлах асуудал яригдж эхэлсэн байхгүй юу. Тэгээ энэ үе залгамжлах асуудал яригдахаар одоо хоёр талын байр суурьтай хэсэг бүлэг хүмүүс байсан л да. Нэг нь болохоор үгүй энэ одоо анхныхаа одоо ингээд сургаал сонссон анхны шавнараас нь ингээд үе залгамжлаад явна гэж хэсэг бүлэг хүмүүс нэгдсэн байгаа. Нөгөө нэг бүлэг хүмүүс нь болохоор ерөөсөө үгүй энэ удмынх нь хүмүүс одоо энэ Мухаммедийн хүүхэд үр цаадаас нь одоо ингээд залгамжлуулна ёстой гэдэг. Тэгээд чинь хоёр салж байгаа байхгүй сүнний шийгээд. Одоо бидний мэдж байгаагаар бол одоо энэ Хаменей гэдэг байгаа энэ хүн чинь болохоор Мухаммедийн хүүхэд Али гэдэг хүүхэд байдаг. Алигийн удмын одоо хүн болж таарж байгаа байхгүй юу? Тэгээд энэ Алигийн удмын хүнийг чинь одоо ший шашныхаа тэргүүнээр залцгаар чинь ер нь бол бүх ший шашинтнуудын одоо тэргүүн болчихж байгаа байхгүй юу? Ганц Перс биш одоо энэ Пакистанд их айгүй ший шашныхан байдаг юм да. Эдрийн бас нэг юу болчихж байгаа. Тэргүүн болчихж байгаа. Тэгэхээр энэ ч нөгөө нэг одоо манайхаар бол Монголоор бол нэг богд одоо энэ Далай-лама энэ гэсэн буддийн одоо тэргүүнүүд одоо юу яриад байгаа шүү дээ. Тэр шиг асуудал болчихж байгаа байхгүй юу. Тэгээд энэ тэргүүнээрээ дамжуулж одоо юу болох энэ бүх исламын шашны одоо ер нь байр суурийг илэрхийлэх тэгээд төлөв байдал, ирээдүйн байдлыг нэгж ярих тийм асуудал амбицтай явдаг юм шашин л та. Сүнний нь болохоор яг зүгээр одоо хин сайн сурагч байсан одоо талиб гэдэг байгаа шүү дээ. Манайхан талибан гэдэг. Энэ талиб гэдэг чинь сурагч гэсэн үг л дээ. Перс гаралтай үг гэдэг. Тэгээд талиб энэ сурагч нар дундаасаа одоо номлол одоо Сүриегийн хин сайн одоо мэдсэн гүн ухаанд хин сайн одоо нэвтэрсэн ингээд үе залгамжлах. За тэгээ та нар энд бас зарим нэг улсуудын асуулт гарч ирж байна би сая харлаа. Одоо тэгээд шууд миний зүгээр Ирантай холбогддог нэг юм бол Иранд тэр жил айлчилсан. Тэгээд Иранд айлчлахад нөгөө эвсэл нэгдэг орнуудын бүлэг гэж их том бүлэг дээр үе социализмын үед байсан. Дараа нь ч одоо ч гэсэн ер нь байгаад байдаг нэг 77-гийн бүлэг энэ төр гэж ярьдаг. Тэгээд тэр улсуудын дээд хэмжээний уулзалт гэж Иранд зохион байгуулсан. Тэгээд тэр уулзалтын үеэр тэр хуралд нь очсон юм байна. Тэгээд тэр хуралд очиж оролцоод тэгээд оролцохынхаа өмнө ерөөсөө очисон өдрөө Өлзий тааны бунхан гэж одоо Иранд байгаа. Саяын одоо залуугийн ярьж байгаа Али гэдэг хүнд одоо зориулж ирнэ. Бунхан байгуулж Алигийн шарилыг авчирна гэж ингэж ажиллаж исэн ийм одоо төвхтэй тийм хүн юм блэ. Тэгээд тэр бунханд очсон. Тэгээд тэр бунханд очиход нэг сонирхолтой юм болсон нь бол их л тийм цөл газар л байдаг юм байлээ. Тэгээ яг тэр бунхан руу ингээд цуваа очиж байхад гэнт нэг тийм одоо тэрнийг би бол мэдээж тайлбарлах аргагүй. Жохон бороо орсон. Нэг хэсэг ингээд бороо хайлаад. Тэгээ нөгөө хамт явж байсан улсууд чинь бүр гайхаж юу яагаад тэгээ тэнд жаахан үйл гараад одоо тэр бороо л орхол байсан юм ба. Тэгээ тэр бунханд очиод хүндэтгэл үзүүлээд тэгчээ тэнд Занжан гэж хот байгаа. Тэр Занжаны тэндл байдаг тийм бунхан. Тэгээд тэр хотынх нь нэг тэгж ярьдаг. Ер нь монголчуудыг бол их сайн мэддэм байлээ. Тэгээд тэр хотынх нь дараа нэг Ираны сонин дээрч гарцсан одоо манай Иран хэл мэддэг нэг төвөгч залуу дараа нь надад бүр сонинг нь авчирж өгч ирсэн. Тэр хотынх нь ч одоо бүр ингэж яриад өөрийнхөө хотын сонин дээр бичсэн байна. Та энэ мэдээллийг харах уу? Монголын ерөнхийлөгч ирснээс өмнөх үе, Монголын ерөнхийлөгч ирснээс хойшх үе гэж ингэж үе ангилдаг одоо ийм болцсон. Тэгээд хэдэн зуун жилийн дараа ингээд Монголын ийм хүн ирлээ гэдэг. Төрийн одоо хүн ирлээ гэдэг. Тэгээд тэр нь бол Иранууд бол бүр өөрөөр нэрлж ярьд юм байна. Тэгээд саяын энэ Айтолла Хаменей гэж саяын одоо алагдчихдаг тэр хүнтэй уулзсан байгаа. Тэгээд тэр чинь 70 хэдэн орны төрийн төр засгийн тэргүүнүүд ирсэн цөөн улсуудыг хүлээж авсан байх. Тэгээд тэрэн дотор миний нэрийг оруулаад хүлээж авч уулзсан Айтолла Хаменей. Тэгээд баруун гар нь татцсан тийм хүн шүү дээ. Тэгээд яг нь ер нь одоо ингэж судлаад үзэхээр
нэг дэлбэрэлт бөмбөг дэлбэрэлтэнд ороод тэгээд өртөөд баруун гар нь одоо мэдрэлгүй болоод үлдчихсэн. Тэгээд тэрнээсээ ч ер нь бурхан намайг харж үзсэн ингээд бурханы авралаар ингэсэн гэж тэн дээрээ их одоо нэрд гарсан энэ төр гэж ярьдаг. Тэгээд тэр хүн зүүн гараа өгөөд ингээд гар барьдгийн. Тэгээд зүүн гараа өгөөд гар барингүүт нь би тэгсэн. Ер нь хүнтэй уулзаад нэг ам нээнгүүт хэлэх ёстой үг байдаг. Тэгээд тэр хүн хандаад нөгөө бусад улсуудад одоо хаан манд болвол нөгөө Your Royal Highness Center гэж одоо хэлдэг байхад тэр хүнд Eminence гэж хайгалдсан байна л да. Тэгээд Your Eminence гэдэг. Тэгээд би энэ Өлзий хааны одоо бунханд өчигдөр очиод ирлээ гэд. Тэгсэн манай тэр Өлзий хааны бас нэг гайхамшигтай юм бол тэр үед нь одоо ч гэсэн Өлзий хааныг Султаны Мухаммед гэдэг байгаа юм. Тэгэхээр одоо Султаны Мухаммед гэдэг нэртэй Монголын хаан тийм алдрыг хүртэнэ гэдэг бол одоо Мухаммед гэдэг чинь өөрөө хэн блэ? Султан гэдэг чинь бас том цол байх. Тэгэж одоо манай Өлзий хааныг бол авгаалдаг байсан юм байлээ. Тэгээд тэр нутагт бол Өлжат гэж нэрлэдэг. Бид нар бол Өлзийт гэж мэднэ. Тэгсэн надтай гар барингуудаа монголчууд энэ Өлзий хаан Султаны Мухаммед бол одоо их сайн юм хийсэн хүн байгаамаа гэж шууд над тэгж хариулсан. Тэгээ би гайхаад тийм үү одоо юу хийсэн гэж та боддөг ингээд. Ингээ сайхан яриа хэлсэн чинь суугаад ярьж хэлсэн. Айтоола. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр за нэгдүгürt хамгийн талархалтай байгаа. Тэр бүс нутагт монголчууд эзэлж яваад ши гэдэг одоо тэр шит гэж манайхан хэлээд байгаа. Сүүний шит гэж хоёр урсгал байдаг. Гол урсгал. Тэгээ ши гэдэг урсгалыг монголчууд энэ бүс нутгийн шашинг зарласан юм бэл. Тэгээд ер нь одоо энэ Айтолла Хамини гэдэг хүн чинь бол тэр шит урсгалын одоо тэргүүн нь шит урсгалын одоо хамгийн том хүн нь одоо манай одоо буддийн шашнаар бидний мэддгээр бол Далай лама нь одоо католик шашнаар бол поп нь ийм л хүн юм л д. Газар дээр байгаа хувилсан бурхан нь бол Айтолла гэж ингэж тэр шитэд үздэг. Иранд байгаа. Тэгэхээр тэгээд тэр шийдээр урсгалыг монголчууд тэр Монгол хаан бий болгосон учраас их дуртай. Тэгээд надад юу гэж хэлсэн бэ гэхээр энэ бүр манад одоо энэ эмнэлэг байгуулах ажилд бол маш их хөрөнгө зарж ирсэн. Дээр нь сэтгцийн эмгэгтэй улсуудыг одоо эмчилдэг эмнэлэг хүртэл байгуулсан хүн шүү дээ гэж. Тэгээд тэр Ираны том их сургуулийг байгуулсан. За өмнө нь ч тэр их сургууль тэр бас их том соёлын иргэншилтэй учраас байсан байх. Гэхдээ их сургууль дахиад байгуулаад тэнд бол одоо тэр хааны хөрөнгөнөөс их мөнгө зарцуулсан юм хүн. За дээр нь обсерватори гэж одоо тэр одон орон судалдаг нэг одон орон хардаг үздэг тэр одоо төвийг Иранд байгуулсан. Тэгээд тэр бунхан байгуулсан. Ийм алдартай хаан байгаа юм л да Өлзийт. Тэгээд тэр хүнтэй тэгж ярьж одоо яриа хэлсэн байдаг. За энд ер нь Америк болон бусад газар янз бүрийн одоо асуултуудын Иран руу дайн хийснээс үүдээд өрнөд байгаа юм. Тэгээ сая тэр одоо газрын тостой холбоотой юу аль эсвэл сая нэг хүн асууж яана ер нь баяжхаараа ингээд дайн хийгээд байна уу? Юу болоод байгаа юм бэ гэдэг дээр за энэ лүү би орохын өмнө зүгээр нэг иймэрхүү асуулт яваад байгаа. Ер нь Иранд одоо ингээд дэглэм солигдлоо гэдэг ингэх юм болвол гараад ирэх юм одоо ардчилсан гэдэг юм уу хүчин нэгдмэл ийм хүч байна уу? Энэ дэглэмийн эсрэг одоо гараад ирэх тийм хүч Иранд байна уу гэсэн ийм асуудал яваад байгаа. Тэгэхээр би өөрөө яг хөв хүнийхээ хувьд нөгөө Мадридын хөлбөмбөгийн шугамар Ираны олон янзын энэ ардчлалын төлөө байгууллагуудыг бас дэмжиж оролцдог. Тэгээд энэ тэнд нөгөө захидал бичиг явуулахад Ираны эрх чөлөөний төлөөлөгөөнийг дэмжихэд оролцож гарын үсгээ зурж ингэж ордсон юм л да. Тэгээд ер нь нэлээд олон байгууллагууд байгаа. Ираны нэг мундаг юм бол юу вэ гэхээр ялангуяа гадагшаа гараад явцсан энэ исламын хувьсгалаас болоод 79 оноос хойш гадагшаа гараад явцсан иранчууд бол хэдэн саяараа байдаг. Тэгээд энэ улсууд их тийм хүчтэй хөдөлгөөн үүсгэсэн одоо бараг 50 жил болж шít. Тэгээд энэ сүлжээ нь бол их мундаг юм сүлжээ байгаа. Тэгээд ийм хүмүүстэй энэ уулзаж холбоо барьж тэр хүмүүсийг одоо дэмжиж ингэж явдаг. Тэгээ миний нэг харилцдаг нэг одоо Ираны тэр ардчлалын чиглэлийн
эсэргүүцлийн одоо хөдөлгөөний үндэсний зөвлөл гэдэг ийм том хөдөлгөөн байгаа. Тэгээд тэдний тавьж байгаа зорилгыг харж байхад Ираныг ардчилсан улс болгоно гэсэн зорилго тавьж байгаа. Тэгээ нэг 5 зорилго. За ардчилсан болгоё. Шашин төрийг салгая. Эмэгтэйчүүдийн эрхийг одоо хүндэтгдэг болгоё. Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хүлээн зөвшөөрье. За цөмийн зэвсгийн асуудлыг ерөөсөө эцэслэе. Цөмийн энэ одоо зэвсэг энэ төр хийн барина гэдэг ийм юм байхгүй болгоё. Цаазын ялыг халъя гэж ийм 5 зорилго жишээлбэл тавьж явах жишээтэй байна. Энэ таваас нь харах юм бол үнэхээр л одоо дэмжихээс өөр аргагүй байгаа. Тэгээд энэ өөр нэг юм бол энэ дээр зүгээр шууд нөгөө гарч ирэх хүч нь бол өөрөө маш их тархаа бутархаа нэгдсэн ийм одоо удирдлага байхгүй байгаа энэ л Иранд. Тэгээ сая 2 хоногийн дотор та нар бараг бүгдээрээ сонслоо штэ. Сая нэг хэсэг их том хөдөлгөөн өрнөөл би нэг жиргээ оруулсан ч нэг 2 сая шахуу хүн одоо Иран голдуу улсууд үзэж хараад гээд дээр нэг ярьж исэн. Өмнө ярьж хахад тэгэхээр тэрнээс үүдээд Ираны тэр одоо ардчлалын төлөө эрх чөлөөний төлөө тэмцдэг тэр улсууд ер нь бүгд бүртгэлтэй тэнд оролцсон 30-аас 50 мянган хүнийг шууд аллаа шүү дээ. Энэ одоо саяын дэглэм 20 хоногийн өмнө шүү дээ. 30-аас 50 мянган хүнээ л одоо буутчихж байгаа юм л да. Бүгдийг одоо ингээд ерөөсөө яг бүртгэлээр нь ороод устгасан. Тэгэхээр нэг улс оронд эрх чөлөө ардчлалын төлөө тэмцдэг тийм зоригтой, зүрхтэй ээжийн охин аавын хүү тийм олон байх боломжгүй. Ер нь хэдэн мянгаар нь буудаад ална гэдэг бол маш их том хохирол. Яг эрх чөлөөний төлөө, ардчлалын төлөө одоо иргэншсэн ийм байдлаар цаашаа явах гэвэл хэдэн мянгаар 30-аас 40 50 мянга за энэ тоон янз бүр л яригддаг. Гэхдээ 30-аас 50 мянга гэж яриад байгаа. Тэгэхээр за хэдэн мянган хүнээ алуулсан гэдээ ингээд бодохоор тэнд үнэхээр босох ёстой байсан. Одоо дээр үеийн 90 оны ардчилсан холбоогоор ярих юм бол тэнд явж исэн хэдхэн үнийн л одоо аваад явахт л бараг л тэр тэмцэл зогсохоор гэж ярьдаг байсан. Тэгэхэд хэдэн мянгаар нь бүртгэж авж байгаа орон нутаг бүх хот тэр одоо бүх газруудаа ингээд алчгаар энэ хөдөлгөөн бол босч ирэхэд маш их хүнд болж байгаа л гэж би боддгийг. Тэгээ яг хүмүүсийн асуугаад байгаа нь одоо энэ Америкт яригдээд байгаа режим ченж гэдэг байгаа. Ер нь энэ дэглэмийг өөрчлөх. Тэгээ Трампын эхний хийсэн мэдээлэл дотор бол өөрөө тэгж хэлсэн л дээ. Бид нар ингээд энд орж ирлээ. Тэгээ та нар олон жил хүссэн ер нь энэ дэглэмийг өөрчлөхөд дэмжиж өгөөч гэж одоо маш олон жил хүссэн. Тэгээд орж ирлээ. Тэгээ одоо та нар босоороо. Босох цаг чинь болсон шүү гэж. Тэгэхээр зүгээр түүхээс харж байхад миний ойлгож байгаа ойлголт бол би энэ дээр арай өөр ойлголттой байгаад идэв. Хэрвээ дэглэм өөрчлөлт гэх юм бол цэрэг орохгүйгээр бүтэхгүй юм байна. Тэгээд энэ Иранд үүссэн энэ дайм одоо дайн гэж хэлье. Сая энэ конгрессийн төвшөнд, сенатын төвшөнд маргаан боллоо. Улс төр гэдэг чинь нэг тийм хачин эдэлтэй. Дайн бүгд найрамдах намын улсууд бол юу гэж хэлж байгаа нэхэр ихэнх нь дайн биш ээ. Иран бол бидэнтэй дайныг бол айл дээр ихлүүлсэн. Тэгээд энэ бол дайн гэдэг юм байхгүй. Тэр нөгөө War Act гэдгээр одоо ер нь дахиад Трампад ирэх үгүй энэний зогсоох уу гэдэг уг нь энэ хоёр одоо нөгөө манайхаар бол их хурл нь одоо санал хураах ёстой байсан. Тэгээ сенат дээр хураахад сая 53 Трампын энэ Иран руу хийж байгааг дэмжээд 47 он эсэргүүцчлээ. За тэр төлөөллийн танхим мөн ойрхон одоо Трампыг хийж байгааг дэмжижлээ. Бүр харин Трампыг буруутгах гэж одоо яриа гарсан биш. Трампад одоо хязгааргүй эрх хэмж өгчөж байгаа. Тэгэхээр Трамп бол хязгааргүй хугацаанд энэ дайныг үргэлжлүүлэх ийм боломжоор одоо энэ ерөнхийлөгч бол хангаглаа гэж ингэж хэлж болно. Тэгэхээр ер нь дэглэм өөрчлөлт гэж ярих юм бол цэрэг орохгүйгээр альва газар бол дэглэм өөрчлөхгүй байна. Яг одоо зүүрлж хэлэхэд 91 оноос эхлээл Иракт одоо Саддам Хусейнтай Америк байлдаж эхэлсэн. Яг иймэрхүү байдлаар тэнд байдаг пуужин одоо тэр дэд үтцүүдийг устгаж 2003 он хүртэл 12 жил одоо Иракт чинь татагдаж орж байлдсаар байгаа л тэгэл дараа нь цэрэг орсон шүү дээ. Тэгээд цэрэг ороод юу болсныг бүгдээрээ мэдж байгаа. Нэг тийм айхтар одоо амжилтанд бол Иракт хүрч чадаагүй. Тэгээ $3.4 $80 шатаагаал хэдэн мянган
бас одоо хүн энгийн ялангуяа энгийнх нь илүү алагдсан байд юм бэлээ. Хүн алагдаад ингээл Америк бол тэндээс гарсан л да. Тэгэхээр ер нь Ираны одоо энэ эхэлж байгаа юм, явж байгаа юмыг харахад бол энэ их урхагтай удаан үргэлжлэх юм харагдаад байгаа. Тэгээд зүгээр Ираныг их сайн ойлгохын тулд Ираны төрийн бүтцийг бид нар их сайн ойлгох ёстой юм л. 1979 онд тэр исламын хувьсгал болоод өмнөх одоо Аятолла нь гарч ирэхдээ 79 онд одоо өвлөн үндсэн хуулиа баталсан. Тэгээ үндсэн хуулиа батлахдаа одоо яг манайханд зарим хувьсгал гарч ирсэн улс орнууд адилхан байдаг. Үндсэн хууль батлах зөвлөл гэж одоо тийм байгууллага байгуулаад түүгээрээ одоо үндсэн хуулиа хэлэлцэж эхэлж дэмжүүлээл тэгэнгүүтээ ард нийтийн санал асуулга гэдээ оруулсан. Мэдээж тэнд хувьсгал явж байгаа исламын хувьсгалын тэр их шуурга явж байхад Ираны ард түмэн бол тэр үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгаар зүгээр маш өндөр хуваар одоо баталсан байдаг. Ингээд Ираны ард түмэн батллаа гэдэг ийм үндсэн хуультай болсон. Тэгээд Ираны одоо төрийн тэргүүн гэж үзэж байгаа хүнд одоо төрийн тэргүүнч биш дээд удирдагч гэж хэлээд байгаа шүү дээ. Аятолла Хаминега. Тэгээд тэр Аятолла Хаминегийн байгуулсан үндсэн хуулинд оруулсан байгууллага байдаг. Та нар бүгдээрээ мэдж байгаа исламын одоо би энэнийг исламын хувьсгалын манач корпус л гэдэг байгаа. Тэр нөгөө Islamic Revolutionary Guard Corps гэдэг яриад идэх чи одоо тэрнийг хэлээд байгаа. Тэгэхээр энэ исламын хувьсгалын манач гэдэг энэ байгууллага бол үндсэн хуулийн байгууллага. Манайхаар бол дээр үеийнхаа социализмын үеийнхээр бол энэ дотор нөгөө нам нь байгаа. Коммунист нам нь хүртэл байж байгаа. Мэдээж коммунист нам биш. Яг л манай одоо дээр үеийн хувьсгалт нам шиг бүх байгууллага, бүх орон нутагт тэр одоо намын өвөр хороо байгууллага нь байсан. Бүх компаниуд дээр одоо дээр үеч одоо бүгд л төрийн өмчийн үйлдвэрүүд байлаа. Бүх төрийн өмчийн үйлдвэр бүхэл газар байлаа шүү дээ. Тэр Монгол Ардын хувьсгалт намын өвөр хороо гэдэг юм чи. Тэгээ одоо зарим хүмүүс нь ингээс бодохоор бүр гайхмаар бүх компани, бүх байгууллага, бүх юмн дээр тэд нар байсан юм уу гэдэг. Яг тийм. Тэгэхээр нэг талаасаа тийм одоо байгууллагууд бүх төвшөнд байгаа. Тэрнийг нөгөө басиж гэж нэрлээд байгаа. Тэгээд энэ бол голдуу үзэл сурталаа барьдаг. Тэгээд дотоодын тэр исламын хувьсгалын эсрэг хөдөлж магадгүй буруу бодолтой тэр улсуудыг бүртгэж дарж идэг байгууллага. За дээрэс нь тэн дээр тэр исламын хувьсгалын манач гэдэг тэр нь одоо цэрэгдсэн ийм байгууллага учраас тэр нь очиж тэр шууд гүйцэтгэлийг хийдэг. Тэгээд тэр нь тагнуулынхаа асуудлыг энэ дотор нь орцсон байгаа. За тэгээд эдийн засгийн маш том дэд бүтцүүдийг энэ байгууллага шууд барьж идэг. Аятолла Хаминегийн гарын дор байгаа энэ исламын хувьсгалын одоо манач корпус гэдэг мананы корпус гэдэг энэ нөхдүүд бол эдийн засгийн бүх том төслүүдийг авдаг. Дэд бүтэц тэгэл одоо ерөөсөө банк санхүү, газрын тос, одоо Ираны тэр портууд, уул уурхаан, баялаг, тэгээд барилга үйлдвэрлэл, барилгын одоо бүх бизнес эднэр дамжиж байгаа. Тэгэхээр Ираны эдийн засгийн ер нь 40-60% хамгийн ашигтай бизнесүүдийг энэ Аятолла Хаминегийн тэр өөрийг нь хамгаалдаг тэр байгууллагаар дамжиж гарч байгаа. Ингээд үзэхээр энэ ингээд 50 жил одоо 79 оноос хойш ингээд 47 жил бий болцсон энэ төрийн энэ систем бол бүр тэр анхан шатны байгууллагаас ахуулаад айл гэр бүхэнд ороод суудсан ийм айхтар одоо бүтц байдгийг. Тийм учраас энэ Ираныг ойлгохын тулд энэ бүтцийг хамгийн түрүүн одоо ойлгох ёстой. Тэгээд Ираны парламентын гишүүд гэж одоо эн чинь бараг 280 290 гишүүнтэй парламенттай болсон шүү дээ. Уг нь бол бас хажуудаа. Тэгээд ерөнхийлөгчөө сонгоод тэгээд засгийн газартаа ерөнхийлөгч нь одоо ахалдаг. Тэнд байдаг улсууд нь тэр нөгөө исламын хувьсгалын тэр одоо байгууллагын гишүүд голдуу байдаг. Одоо дээр үед чинь хүмүүс нэг наммамд одоо тэр нөгөө коммунист нам хувьсгалт намд хэлсгэд ард гаралтай энэ тэр гэх юм бол их одоо сөрхий дэмжигддэг байсан шиг бүгдээрээ энэ одоо байгууллагаар дамжсан гэх юм бол маш их одоо дэмжлэгийг хүлээдэг. Ихэнх нь энэ байгууллагаар дамжсан гэдэг намтар түүхээ бол бичүүлж явдаг ийм учиртай.
За тэгээд энэ явж байтал дээр нь тэр одоо саяхан яригджсэндээ нэг Assembly of Experts гэж хүн байгаа. Энэ ер нь мэрэгдийн хурал гэд нэрлэлчих болно. Шууд Аятолла Хаменегийн өөрийнх нь байгуулсан 88 хүнтэй тэр Assembly of Experts-үүдийн хурал гэж 88 хүнтэй 8 жилээр сонгож байгаа. Тэгээд энд 8 жилээр сонгохын тулд энэ хүмүүсийг одоо сонгуул явуулдаг шүү. Сонгуул яваад одоо сонгуулийн насны иргэдэнд санал өгдөг. Тэгсэн чинь эднэрийнхэн дэргэдэнд энэ байгууллагын гол үүрэг нь юу вэ гэхээр хэрвээ одоо тэр Аятолла гэдэг хүн тааллуулах юм уу, янз бүрийн асуудал гарах юм болвол эргүүлж одоо тэр Аятоллог сонгодог байгууллага энэ бол. Дээр нэр нь Аятоллагийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгнө гэж байгаа. Ийм л юм. Тэгээд Аятоллог дэмждэг. Тэгээд тэр 88 хүнтэй нэг ийм байгууллага тэр парламентын хажуу тэрнийх нь дээр нь байдаг байгууллага энэ бол. Тэгээд дараа нь энэ одоо саяын нас алагддаг Аятолла бол гарахтаа эн чин 79 он тийм 89 онд Аятолла болж байгаа шүү дээ. Энэ хүн гарахтаа үндсэн хуулинд өөрчлөлт оруулсан. Тэгээд тэнд бас нэг байгууллага байдаг нь Garden Council гэдэг одоо энэнийг хамгаалах зөвлөл гэж хэлэх үү тийм ээ. Хамгаалах зөвлөл гэж 12 хүнтэй байгууллага байгаа. Тэр 12 хүнтэй байгууллага бол манайхаар бол үндсэн хуулийн цэцгийн үүрэг гүйцэтгэх нь манайхаар бол сонгуулийн хорооны үүрэг гүйцэтгэдэг. Тэгэл ерөөсөө энэ Иранд одоо тэр сонгуульд хэн өрсөлдөх үү гэдэг энэ байгууллагаар эхэлж шүүлтүүрээр орно. Тэр 88 хүн хүртэл энэ 12 хүний шүүлтүүрээр эхэлж ордог. Энэ 12 хүн яаж бүтдэг юм бэ гэхээр 6-ыг нь шууд Аятолла томилчдөг юм дээд удирддаг. 6 нь бол 3 парламентаас 3 нь одоо шүүхээс ирдэг. Иймэрхүү маягтай. Тэгээ тэр 12 байгууллагатай тэр одоо хамгаалах зөвлөлөөр ороод тэгээд дараа нь одоо сонгогддог 88 хүнтэй тэр зөвлөл бол Аятоллог нэр дэвшүүлж сонгох ийм одоо үүрэгтэй. Тэгэхээр ер нь төрийн хажууд ингээд төрийг бий болгоцсон. За тэгээд энэ байгууллага чинь өөрөө тэр нөгөө исламын хувьсгалын тэр Манач гэдэг байгаа тэр нөхдүүд бол юу вэ гэхээр мэдээж хэдэн мянгаараа байгаа. Иран даяар 92 сая хүнтэй одоо асар том орн штэ. Тэгэхээр саяар яригдах юм дэмжигч байнгын ажилтнуудтай ийм одоо байгууллага байгаа. Тэгээд тэдний гол үзэл суртал нь юу байдаг вэ гэхээр ислам. Ерөөсөө л Ираны одоо энэ хатуу чиглэлийг барьдаг, шиитийн энэ одоо урсгалыг барьдаг хувьсгал. Тэгээд тэр хүмүүс голдуу хаан сурж ийн гэхээр Хом гэдэг шашны сургууль. Яг энэ шиитийн шашны одоо Ираны хамаг гол хүмүүс төгсдөг газар бол Хом байдаг. Хомын коллежийг төгссөн байдаг. Тэгээд Хомын коллежээр ороод Иранд нэг шашны 2 гол зан үйл нь 5 дахь өдөр үрийн нөгөө мөргөл гэж болно. Тэр 5 дахь өдрийн одоо мөргөлд хамрагддаг. 5 дахьын мөргөлд би хамрагддаг Хом төгссөн гэх юм бол ерөнхийдөө боловсролын хувьд энэ одоо Иранд үйл ажиллагаа явуулах, энэ чиглэлээр ажиллах ийм төвшин хангаж гин гэж эхний одоо шалгуур нь гарч ирж байгаа. Тэгэхээр ийм ахтар үзэл сурталтай. Энэ бол зүгээр нэг тэр байгууллага хэдэн генерал тэр дээд удирдагчийг ингээд алчхаар энэ улс орон удирдлаггүй болчих тухай асуудал ерөөсөө байхгүй. Үндсэн хууль, бусад хууль одоо байдаг бүх бүтцээрээ тэгээд эдийн засаг, санхүү бүх бүтцээрээ ингээд бэхжсэн ийм бүтцтэйгээр цаашаа явж исэн ийм улс. Тэгээ би тэр Иранд очиод нэг цөөн хонжоохтой бас энэ бүхнийг харж исэн. Сая Америкийн тэр одоо дайрч байгаа, орж байгаа тэр дайралтаас харж байхад хамгийн гол зорилгоо юу гэж хэлээд байна вэ гэвэл за тэр пуужингууд холын тусгалтай, ойрын тусгалтай пуужингуудыг үйлдвэрлэж байна. За энэ нь цаашаага айгүй бол цөмийн зэвсгийнхаа юмыг ч эднэр зогсоохгүй байна. Тэгээд энэ юм нь одоо тэр нөгөө пуужин дээрээс хөөрлээд ингээд аюул болж магадгүй. Дээр нь агарын хамгаалалт нь бол нэмэгдээд байна гэд. Тэгээд энэний устгах л ийм л үйл ажиллагаанууд руу орчлоо л доо. Тэгээд Израилийн энэ хоёр бол мэдээж 10 жил за сүүлийн Трамп гарснаас хойш бол маш эрчимтэйгээр энэ бүртгэл энэ бүх юм явж исэн. Тэгээд сая яаж одоо жишээлбэл дэлхийд дээр хамгийн мундаг хамгаалалттай хүн бол Аятолла Хаменеи өөрөө юм байна. Тэгээ би тэр Аятолла Хаменеигийн бас надад нэг үлдсэн дурсамж бол тэр хурал болж байхад одоо тэнд болсон тэр 77-гийн дээд хэмжээний уулзалтанд Аятолла Хаменеи өөрөө орж ирж үг хэлсэн. Тэгээ тэр нэг тийм манай их хурлын танхим шиг тийм хагас дуугу танхим байгаа.
Тэгээ би тэнд ингээд орд суугаад ингээд ажиглаж байхад яг тэр доор тэр үед Ахмадинежад гэж одоо Ираны ерөнхийлөгч байлаа. Тэр хүн тэр өөрийнхөө одоо засгийн газартаа тэр голдон суудсан байгаамаа одоо нэг их хурлаар хууль хэлэлцүүлэхэд нэг ажлын хэсэг гээд голдон суудаг. Яг тэрэн шиг голдон суугаад бид нар ингээд тойроод суугаад тэгээд ингээ байж исэн чинь нэг л юм хүлээгээд байх шиг тэгсэн чинь тэр бүр цаатал нэг тайз шиг юм. Тэгсэн тэр тайз нь ингээ хав хар хөшгтэй байсан. Тэгсэн чинь тэр нэг хөшгний тэнд нэг юм гэрэл тусах шиг болохгүй. Тэгсэн нэг жижигхэн гэрэл дотроос нэг хүний дүрс гараад ингээ наачлаад ингээ гараад ирсэн. Тэгсэн тэр Аятолла Хамини тэр гэдэг хүнийг энд үгэлэх гэж ийм одоо юм үгэлэх гэж барьж гэнэ гэж нэр ус ийж дууддаггүй юм байли. Тэгсэн чинь тэр хүн яа тэр нэг хар тайзнаас тэгээ тэр нэг жижиг гэрэл дотор ингээд алхасаар байгаад гарч ирээд тэгэл гараал дүрс нь гараад ирсэн нөгөө бүх хүмүүс чинь босоод зогсдог. Тэгээд ингээ хараад байсан чи явсаар байгаал эндэр дээр хурч ирээл тэгэл яг өөрийнх нь биеийн бүтнээр одоо тэр гэрэл дотор ингэж харагдаад үгээ хэлээл одоо тэр үед л тэр Америкийг их одоо дайрсан Израиль руу юу яасан л тийм л үг хэлж ийсэн. Тэгээ би харж ийсэн. Тэгээд тэр хүн буцаж барьж байгаа тийм одоо юу байхгүй өөрөө үгээ хэлээ тэгээ буцаад алхахад яг тэр гэрлээ дагаал яг тэр гарч ирсэн тэр хөшгөнийхөө тэрлүү ингээл далдраал ингээд алга болчихж байгаа. Зүгээр л одоо нэг юм бууж орж ирээл нэг тийм эд шидийн одоо юу шиг л тийм маягаар жишээлбэл харуулж ийсэн тэр урал дээр би тэрнийг бол нэлээд сайн санаж ин л да. Тэгээд тийм мунд одоо хамгийн дэлхий дээр хамгийн өндөр хамгаалалттай гэж үздэг энэ хүнийг яагаад тэгээд хажууд нь бас хүүхэд нь эн чи одоо хэд хэдэн хүүхэдтэй хүн за гэрүүлтэй тэгээ яаж одоо ингэж устгаваа тийм хурдан гэдэг ийм асуудал маш их гарч яригдсан. Тэгээд энэ устгасан юм ингээд хараад байхаар нэгдүгээрт мэдээж Аятолла Хамини бол ер нь эднэр тэр дараа нь би Ахмадинежад ерөнхийлөгчтэй уулзж байхад өдөр бит хоёр хоол идэх гээд ингээд явсан. Тэгээд мэдээж хүнтэй их л аятайхан сайхан ярих гэн тэгээ бүр намайг ингээд суудаж аваад ингээд алхахдаг юм байна. Тэр одоо Ахмадинежад хоолныхаа газар руу. Тэгээд жижигхэн тийм байшингууд. Тэгээд нэг уулзалтын юм нэг жижиг байшин тэгс нэх өндөр хэрэмтэй би тэгээд энэ одоо ямар учиртай юм өндөр хашаад анах чинь барьцсан байд юм бэ гэсэн. Энэ одоо Зионистүүд гэж байгаа нэг Израилийг хэлж байгаа. Эднэр одоо бөмбөгдөж барьж аюул болгочих гээд энэс л хамгаалж ингэж байгаа гэж зааж харуулж исэн. Тэгээд айхтар хамгаалалттай байд юм байна даа гэж би бодож исэн. Тэгээд тэр нөгөө саяын болдог юм тэр юуны гудамж гэж байгаа. За би тэр гудамжны нэрийг дараа нь хэлнэ. Тэр Пастеурийн гудамж гэдэг дээр байдаг. Тэгээ тэр Пастеурийн гудамж гэдэг нь асар өндөр хамгаалалттай. Тэгээ тэр дээд удирдагчийг хамгаалдаг тэр байшин байгаа. Тэгээ тэр байшин болвол сая Ираны хамгийн сүүлийн юугаар эднэр бол хоёр янзаар одоо мэдээлэл авч исэн байна. Нэгдүгээр дотор нь хүн байсан байна. Хоёрдугаарт одоо Ираны тэр хэнийг Аятоллаг дагдаг үргэлж хөдөлгөөн бүхний нь бол сүүлийн одоо сар гаруй хугацаанд ерөөсөө бүр цаг секундээр хянсан байгаа. Тэгээд энэ асар өндөр одоо технологи нэг AI гэдэг юм чи яг энэ дээр хэрэгэлсэн. Тэгээд энэ үеэр чинь бас 10 сарын таарах шиг боллоо шүү дээ. Тэгээд нэг өдөр хоол унд идэггүй өглөө нар гарахаас өмнө одоо босоод идэх юм идээд уух юм уугаад ингээд цугладаг. Тэгээ сая тэр өглөөгөр дайрсан л да. Тэгээ өглөөгөр дайсны учир нь тэр байгаа. Өглөөнийхөө цайг уучаад цуглаад тэгэл тэр нөгөө хувьсгалын манач гэдэг юм уу тэр нөгөө хувьсгалыг мандаг байгууллага тэр одоо зэвсэг хүчний жинж штабын дарга тэр бусад генерал тагнуулын дарга нараа дуудаад зөвлөгөө хийдэг. Ер нь бол тэр зөвлөгөөнийг үе хийдэг байсан юм байлээ. Тэгвэл тэр зөвлөгөөнөө хийхдээ уг нь бол доошо маш гүнзгий асар өндөр хамгаалалттай одоогийн байгаа баргийн саяын харуулсан пуужин янз бүрийн юмар бол устгагдахааргүй тийм давхар тэр банкер байгаа юм л да. Тэрлүүгээ ороогүй нэг давхартай зөвлөгөөнөө хийсэн. Тэгээ сүүлийн үед ер нь бол тэртээ тэргүүл байнга л дайрн ингэн гээл тэгэл Израиль янз бүр болоод ингэж идэг. Тэгээд тэрэндээ одоо их тийм дассан уу юу болсон. Тэгээ нэг давхартай зөвлөгөө хийгээл яг сууж яхад нь шууд дайрч одоо нэг дор 50 пуужингаар цохилт өгсөн. Тэгээд Израиль энэ тэр яг Америк энэ тэр тооцоо хийж байгааг нь
харж байхад яг тэр пуужингийнхаа тоог хүртэл гаргасан байт юм билээ. Яг ийм өнцгөр очино. За энэ нь тэдэн давхар, эндээ ийм хамгаалалтаа, гадна талын хан ийм бэхлэлттэй. За яг энд байгаа хүмүүсийг ингээд устгах энэ төвшөнд хүрэхийн тулд яг 50 пуужингаар зэрэг ингэж орох хэрэгтэй юм байна. Гэтэл тэр 50 пуужингийн чинь бол харуун гэхээр чинь маш их ажилтаа шүү дээ. Тэгээд тэр Израилийн гэтэл 100 онгоц услоо шүү дээ. Тэр онгоцнууд босч байгаа, тэр пуужин харуулж байгаа. Тэгээд өөрөө Иран бол 3 хүрээнд одоо Тегеран одоо хамгаалсан байдаг. Тегераныг ер нь бол яг Израилийн нийслэлтэй адилхан Тегеран бол нөгөө одоо шит гэж яригдээд байдаг тийм одоо хамгаалтанд ор байдаг л улс л да. Тэгээд хамгийн гадна тал дээр нь бол нөгөө Оросын холбооны улсын 200-300 км-т одоо хараад пууж устгах чадaltaа нэг Оросын холбооны улсын агаараас хамгаалах системээр бүтэн хамгаалсан. Тэгээд дотор талынх нь бол дандаа хятадын ойрын одоо нэг 40-50-100 км дотор ерөнхийдөө харах чадвартай хятадын тэр сүүлийн үеийн одоо пуужин технологиудаар хамгаалсан. Дотор талаа бол өөрсдийнхөө хийсэн пуужингуудаар хамгаалсан тийм улс байгаа. Дараа нь би зүгээр тэр цөмийн байгууламжийн тухай ярихад бас ярьж болно. Яг тухайн үед одоо ч бараг тийм хэвээрээ үлдсэн байх. Натан гэдэг нөгөө өнгөрсөн 6 сард билүү очиж устгаад Тарамт тустлаа гэд яриад идэг. Тэр цөмийн газар дор байдаг нууц байгууламжид ерөнхийлөгч байхдаа орж үзсэн дэлхий дээр байдаг цорын ганц албан тушаалтан бол тэр үед бий болж исэн лавл. За тэр тухай зүгээр та нар асуувал би дахиад ярьж болно юу байсныг. За тиймэрхүү хамгаалт, тийм 3 хамгаалт байгаа. Тэгэхээр тэр пуужингийн тэр ирж байгаа тэр хамгаалтыг тэр холоос илрүүдэд цохих тэр юмн дээр дахиад эхлээд тэр гадна талын хамгаалтыг устгах пуужингууд эхлээд нисэж байгаа. Тэгээд нэг онгоцудаас пуужин гарч байгаа. Нэг хөлөг онгоц тэгчдээс босч ирж байгаа. Тэрнийг яг тэднийг цогч байгаа цохилт. Тэгээд дахиад тэр дотор талынх, дахиад дунд талынх дээр үе нөгөө дамбижагийн хамгаалт гэж нэг дамбижа хянон дээр гардаг шиг нэг дуургай юм байдаг. Яг тэр шиг л юмыг л бүдүүлгээр хэлвэл байгаа юм. Тэр бүхнийг устгах, тэр бүхнийг одоо харах тийм боломжгүй болгох, тэр бүх үйл ажиллагаа 1 цаг хугацаанд бараг секундын зөрүүгүй хийгдэж байгаа. Тэгж хийгдэж ээж одоо тэр юун дээр дайлч тэгээд тэнд байсан одоо хүмүүс нь бол халагдсан ийм дүнтэй юм аа. Тэгэхээр байгаа юмаа бид нар яг юу болчихоо гэдгийг нь бол ерөнхийд нь харах юм бол нэг ийм зүйл болсон. За ганц нэг асуулт сонсоод цаашаа явъя да. За манайх асуугаараа. За яг оо тэгээд өөр нэг юу бол ер нь Ираны энэ цаашаага өрнөлийн асуудлаар бүгд л ярьж байна. За манай сургууль дээр ч гэсэн би 2 хэлэлцүүлгэнд орсон. Энэ Америкийн нэг мундаг гэдэг юм уу одоо нэг их өндөр давуу тал байдаг шүү дээ. Энэ барууны улс орнууд Европт ч байгаа. Ихтэй сургуулиуд дээр гол хэлэлцүүлэг нь болж идэг шүү дээ. Одоо би өмнө нь нэг лекцэн дээрээ хэлж ирсэн. Манай ихтэй сургуулиуд дээр л уг нь Монголын асуудлаар хамгийн өндөр мэдлэгтэй чадвартай профессор өмнө нь одоо манай сургууль дээр бол нөгөө энэ Америкийн улс төрд байсан, тамгын газар байсан, аюулгүй зөвлөх байсан, сайд дарга бүхэл улс төр өндөр хамгийн мундаг одоо улсууд нь ирцэн байж идэг шүү дээ. Манай сургуулийн одоо тэр нөгөө судлаач тэгээд тэр хүмүүс оролцоод тэгээд байж байгаа хүмүүс нь ирээд тэгээд тэрнийг судалдаг 50-60 жил судалсан том профессорууд 20-30 жил судалдаг тухайн асуудлыг судалдаг профессорууд суугаад ярьдаг юм. Тэгээд зүгээр ингээд ярьж байхад ямар одоо үйл явц Иранд өрнжүүлэх вэ гэхээр ер нь 3 хувилбар байгаа. Тэгээд энэ 3 хувилбараас одоо би хамгийн муу хувилбар бол Сирийн хувилбар, Ливийн хувилбар, Афганистан гэдэг энэ 3-ыг оруулж хэлж болно. Ер нь Сир, Лив, Афганистан гэдэг хэр хэдэн жил энэ иргэний дайн эхлэв. Тэгээд энэ барууныхан ороод одоо устгаад нэг мундаг юм болгоно гэсэн чадаагүй ингээд үргэлжилсэн. Тэгээд энэ Сир одоо энэ сая миний хэлсэн 3 улстай харьцуулахад Иран гэдэг бол асар том хүч. Би нэг юмыг их ойлгосон. Дээр нь Ираны ерөнхийлөгч ялангуяа намайг тэнд очиход надад хамгийн өндөр сэтгэл төрүүлсэн хүн бол Ираны
дэд ерөнхийлөгч байсан. Тэгээд тэр хүнтэй уулзахад надад 2 цаг. За ерөнхийлөгчтэй мэдээ цагаар одоо уулзж байгаа 30 минут уулзаад тэгээ хоол идсэн. Тэгээд дараа нь дэд ерөнхийлөгчтэй уулзахад тэд нар бүр бодлогоор одоо Иран гэдэг улсын тухай надад 2 цаг ярьж өгсөн. Тэгэл ерөөсөө эхний ярианаас нь эхлээд асуугаа явуулсан чинь үнэхээр Ираныг бол би бас биширж исэн. Ямар гайхамшигтай юм бэ? Бид бол ундаг дугуй хийж чаддгүй байлаа. Одоо бол жилдээ 2 сая машин үйлдвэрлэж байна. Бид бол цонхны шилээ хийж чаддгүй байлаа. Одоо бид онгоц үйлдвэрлэж байна гэж ярьдгийм л да, онгоцны шил үйлдвэрлэж байна гэл. Тэгэл тэр Ираны тэр үйлдвэрлэл энэ Америк барууны одоо энэ зүгээс орж байгаа энэ одоо хавчилт болт тэр одоо санкц гэж яригдээд байдаг. Тэр бүхэн бол биднийг ийм юмаа хийх рүү өөрийнхөө хүчинд итгэж босох руу бидний үндэстнийг босгож өгсөн юм а гэдэг. Тэгээ үнэхээр улс гэдэг чинь бол ийм байд юм байна. Үнэхээр одоо сөхрөхгүй үзэж байгаа. Яг ойрхон дорнотод Америктэй гэдэг юм уу тэр хүчтэй 40 жил үзэж ирсэн ийм улсын үндэстэн юу болж босч ирдгийг бол би яг дотроос нь тэр удирдагч тэр янз бүрийн хүмүүстэй уулзаад дараа нь эрдэмтэд янз бүрийн төвчний улсуудтай уулзч л байсан. Мэдээж энэ айтологийн дэглэмийг бол дэмжихгүй. Энэ бол цусд хамгийн одоо дарангуйлагч аимшигт дэглэм. Тэгээд энэ байгуулсан байгууллагын тухай би түрүүн хэллээ. Төрийнхөө хажуугаар тэр ерөнхийлөгч нь байна, парламент нь байна, засгийн газар нь ажиллаж байна. Яг тэрний хажуугаар нь дээр үеийн одоо коммунист намд, коммунист улс оронд яргачтад байдаг, яргалт байдаг, коммунизмын террор явуулдаг байсан. Тэр бүх бүтц бол яг тэр тэгээд дээрээс нь нэмээд хийцсэн байдаг. Одоо манад бол нам гэж байхад хажууд нь одоо за тэр нам дотор нь одоо яг Зевсгийн университет нам дотор нь шууд одоо бүтцэд нь ордог тагнуулын байгууллага, гадаад тагнуулын байгууллага, гадаад дотоод өөрийнхөө бүтцийг байгуулдаг гэдэг ийм юм бол жишээлбэл байхгүй шүү дээ. Гэтэл энэ айтологийн хийсэн юм бол үнэхээр одоо айхтар юм байна. Тэгэхээр нэг хувилбар бол энэ 92 сая хүнтэй улс орон задраад хоорондоо ингээд байлдаа. Тэгээд дотроо наачин бол нэг үндэстэн биш маш олон улсууд байгаа. За тэр Курд мурдаас ахуулаад би одоо хэдэн хуваар нь ярих юм бол их олон юм би. Ийм юм руу явах юм бол үнэхээр маш их тогтворгүй байдал үүсэх ийм магадлал өндөртэй. Тэгээд энэ өөрөө цаана үжил суртал байгаамаа. Үжил суртал, үжил санаа гэдэг бол тийм амархан дарж өгүүлж болдгоо. Чи нэг хэсгийг алж болно. Гэхдээ чи тэр үжил санаан дээр суйрлаад босцсон амьдралаа гэж үзэж байгаа түүгээр одоо бэлтгэгдээд гарцсан тэр хүмүүсийг дарна устгана гэж бол байхгүй. Тэгэхээр энд бол яг хоёр үжил санаа л өрсөлдөж байгаа байх гэж би бодож байгаа. Эрх чөлөөний үжил санаа, нөгөө талд нь тэр одоо шашны үжил санаа, мэдээж эрх чөлөөний төлөө явж байгаа улсууд ч гэсэн тэр шиитийнхаа шашин, исламынхаа шашныг бол дэмждэг, тэр үжил санааг дэмждэг, тэр шашны л одоо бас хүмүүс л байгаа байх л да, шүтдэг хүмүүс. Тэгээд ингээд үзэхээр энэнийг бол доош нь дарах бол маш хүнд. Тэгэхээр нэг юм бол ер нь их тийм бүх юм их буруугаар явах, асар их одоо тийм дайн байлдаан, иргэний дайн иймэрхүү юм руу явах магадлал өндөртэй. За хоёр дахь нэг хувилбар бол ер нь Пакистан Туркийн хувилбар гэж яригдээд байгаа. Одоо Пакистан байна шүү дээ. Пакистан гэдэг чинь бол бас би тэр Пакистанд очиж исэн. Тэгээд очиход одоо хамгийн одоо би улс орнуудад очиход дарааныхаа ерөнхийлөгчийн ажлыг өгчөөд өөр ажиллаар л очив юм л да. Тэгээд Мадридын хөлбөмбөгийн ажиллаар очиж исэн. Тэгтээ одоо миний хамгийн их одоо айсан үнэхээр за ер нь эндээс бол явахгүй боллоо гэж ингэж бодож исэн. Тэнд л нөгөө ясаа тавина гэдэг шиг боллоо одоо гэж бодол надад оруулсан орн бол Пакистан байдаг. Тэр тухай одоо ярихад бол маш их олон юм ярьж болно. Гэхдээ тэр Пакистан бол өөрөө исламын шашин дээрээс нь тэгээд цэргийн асар өндөр одоо дарангуйлалтай. Тэгээд бас ардчилсан үйл явц явж байгаа ийм л улс шүү дээ. Тэгэхээр сайнаар бодвол нэг Пакистан маягийн тийм хувилбар байж болох уу гэсэн ийм яриа байна. Тэгээ Пакистан маягийн хувилбар яваад нэг Турк маягийн хувилбар руу өнөөдрийн Турк маягийн анх тэр 1900-аад оноо эхнээс хийсэн Ататүрк гэдэг тэр хүний хийсэн шинжилэл шиг ийм зүйл Иранд хийгдээд ингээд цаашаа явах уу гэж нэг ийм хувилбар бол байгаа. За хамгийн одоо
хүн бүхний ч юу байхгүй хамгийн өөдрөг хувилбар гэж бас хувилбар байна. Тэр бол одоо Япон маягийн хувилбар. Ер нь Япончин бол дэлхийн 2 дугаар дайнаас өмнө ямар байв? Тэгээ хичнээн дайн чим одоо улс байв 1900-аад оноос хойшоогоо юу болсон та нар түүхийн сайн мэднэ. Тэгээд Япон одоо тэгээд тэр Макартур гэдэг генерал ороод тэгээд тэр нөгөө 2 хот дээрээ цөмийн бөмбөг хаягдаад тэгээд Америкууд оролцож одоо тэр үндсэн хууль бүх юмыг бичиж өгөөд хөрөнгө оруулалт хийгээл тэгээд ирнэ. Тэр одоо дайны хүнд байдал тэр юмнаас босгож ирсэн шүү дээ. Японы тэр дайнч империалист гэдэг юм уу? Тэр үзэл санаа ямар аимшигтай явцсан байсныг бүгдээрээ мэдж байгаа. Тэр Бушидо гэд мянгад жилийн одоо тийм өндөр ёс зүйн одоо тийм бас төвшөнд явдаг байсан орон гинт нэг задраад гинт гарахаараа ямар аимшигтай одоо тийм дэглэм болж хөвөрдгийг бол бас хүндрэлтэй харсан л да. Тэгэхээр яг Япон шиг одоо өнөөдрийн Ираны байж байгаа энэ өнгө төрх яг барууны талын нүдээр юм уу харах юм бол тэгж харагдах магадлалтай. Тэгэхээр Япон маягийн хувилбараар бас явах уу гэсэн нэг ийм хувилбар байгаа. Энэ бол бараг боломжгүй зүйл. За дээр нь та нар нэг хүнийг хараад байгаа Эреза Пахлави гэж. Тэр шахын үед одоо шах байсан одоо манайхаар бол хаан л юм да. Тэгээд ер нь бол тэр Ираны ховсголч анх гарч ирэхдээ тэр хаан тэгээд тэр хаан одоо Америкийн тал гэдэг юм уу өрнөдийн талыг нэлээд барьдаг. Гэхдээ тэр хаан засгийн нэр хүнд нэлээд унсан ийм байсан. Тэгээд одоо ингээд харж байхад тэр Эреза Пахлави гэж нөхөр мэдэгдэл хийгээд би удахгүй очино. Ерөөсөө энэ Ираныг одоо ардчилсан замаар явуулна, ардчилсан улс орн болгоно. Тэгээ шилжилтийн үеийн үндсэн хууль энэ төрөө бол эдгээр бичсэн байгаа. Одоо шилжилтийн үеийн үндсэн хууль ямар засгийн газар яаж ажиллах уу барих уу гэд бүх юм одоо гаргацсан юм байгаа мэл да. Яг нэгдэж чадахгүй энэнийг бас бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрч чадахгүй. Гэхдээ ер нь сая нэг Трампын амнаас үгүнж яхад энэ хүний нэрийг асуухад бол за тэр ч дэмий вижтэй гэж ер нь одоогийн Трампыг харж явах сая Венесуэл дээр болсон юмыг харж явахад л Мадурогийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж исэн яг л Мадурогийн баруун гарын дор байсан тэр дэд ерөнхийлөгчийн эмэгтлэл одоо нөгөө Венесуэлийн ерөнхийлөгчийн үр гүйцэтгэл явж штеп. Нэг ийм маягаар орчиж магадгүй зүгээр энэ дээр бол Трамп ерөнхийлөгчийн бодлогыг хоёр талаас нь бас харж болно. Нэг талаас Венесуэл дахиад задраад хоорондоо үзэл ардчил гэдэг юм уу тийм замаар явах гэл тэр нь бүр анарх болоод ингээд утгагүй юм руу орчих нэг магадлал байсан. Ер нь яг эрх чөлөө хүсдэг хүмүүс бол Венесуэлийн тэр эрх чөлөөний чиглэлийн улсууд тэр одоо хүмүүс бид нар үргэлжил хамт ажиллаж байгаа. Тэнд одоо гол үүрэг гүйцэтгэдэг дараачийн одоо ардчилсан сонгуул явбал ерөнхийлөгчдийн өрсөлдөн засгийн байгуулна гэсэн хүмүүс ч одоо миний хажууд байж л энэ манай сургууль дээр хамт бид нар ажилладаг. Тэгэхээр тэр хүмүүсийн бодол бол шууд л одоо ардчлалыг дэмжээл ингээл баг экспорт хийгээд оруулах ёстой гэж үзэж ирсэн. Трамп бол шал өөр сонголт хийсэн. Яг Иран дээр бол ингэх магадлал их өндөртэй. Тэгэхээр тэр шахын хүүшүүдээ тэр чинь одоо залуудаа гараад явцсан. Тэгээд ингээд амьдраад баруунд амьдраад боловсрал эзэмшээд ингээд явцсан юм хүн байгаа. Тэр гарч ирээд явах бас нэгүгээр хэлбэл одоо хааных нь шууд удам одоо хүүхэд нь бол байж их жишээтэй. Гэтэл энд болж байгаа нэг юуг харж байхад энэ юу нь өөрчлөгдөнө гэдэг ингээд харах юм бол зүгээр 3 хүний нэр яваад байгаа. Одоо бол яг дараачийн Аятолла тэгээд нэг болгоомжил бол мэдээж байгаа. Дараачийн Аятолла гарч ирээд хэрвээ Америк Израилууд одоо хүлээн зөвшөөрөхгүй хүн гарч ирвэл нөгөө энэ Хезболлагийн удирдлагуудыг л одоо очиод устгаад байгаа шиг тийм устгал Иран дээр бас явагдах магадлалтай байгаа. Тэгээд одоо энэ алагдчихдаг Хаменейгийн хүү Мохтаба Хаменей гэж хүн бий. Энэ бол хамгийн одоо өндөр боломжтой ийм хүн. Шууд одоо гарч ирэх хүн. Дээрээс нь тэр исламын хувьсгалын одоо тэр манай тэр байгууллагууд дээр асар өндөр дэмжлэгтэй. Тэгээд мэдээж аавынхаа тэр юмыг ингээд аваад явчих чадвартай. Хэлтэй устаа ер нь их тийм мундаг тийм хүн байгаа, нас тогтцсон, бүх талаараа дэмжигдэх боломжтой. Гэтэл Хаменейгийн хувьсгал, исламын хувьсгал гарч ирэхдээ тэр удам залгасан хааны юмыг ерөөсөө үгүйсгэж гарч ирсэн.
Энэ удам залга нь улс орныг удам залгаж авч явна гэдэг ийм балаа юм байж болохгүй гэдэг чинь бас тэр өмнө нь гарч ирсэн аятолла энэ аятоллагийн одоо барьдаг гол үзэл санааны нэг байхгүй юу. Тэгэхээр одоо хүүн гарч ирээл нөгөө хойд Солонгост одоо аав нөхөд хүүн гарлаа гэдэг шиг тийм юм болох юм бол бас хүлээж авах яг энэ ховсгалын гэдэг юм уу энэ одоо Ираныг авч явах тэр байгууллагын дотор хүлээгдэхэд их хэцүү. За тэгээд амь насны асуудал байгаа. Гэтэл энэ дотор бол Али Эрзай Арафи гэж байгаа. Та нар нэрийг хийгээд харах юм бол аянда гараад ирэндээ. Энэ хүн бол тэр Ком коллеж, тэр Баасан гарагийн мөргөл энтер гэл бүх юмар нь явцсан их тийм хардлайнер гэж яригдээд байгаа их хатуу байр суурьтай ийм хүн. Ер нь одоогийн саяын алагддаг аятологоос ч хатуу байр суурьтай байх ийм магадлалтай нэг хүн байгаа. Тэгээд энэ хүн гарах бол маш өндөр магадлал байгаа. Дараачийн одоо Ираны дээд удирдагч бол сонгогдох. Тэгэхээр эн чинь нөгөө 88 хүнээс цуглуулна. Тэр 88 хүнээс цуглуулад хурал хуугаа хийн гэхээр чин аюулгүй байдал тэгээд янз бүрийн ийм дайны нөхцөл гээд бас их хүнд байгаад энэ л да. Тэр 88 хүнээ нэг дор цуглуулахад бас их хүнд байх шиг байна. Тэгээд тэндээс нь ч бас тодорхой хэмжээний нэг хэсэг 2 3 ч юм уу хэсэг хүн нь бол алагдсан байх магадлал бас байгаа. Гэтэл энэ дотор бас нэг 92 настай нэг өвгөн явж байгаа. Энэ 3 гол одоо би нэр дэвшигч 3 гол боломжтой хүнийхэн тухай ярьж байна. Абдолли Жавад Амоли гэж 92 настай ийм хүн байгаа. Зөвхөн энэнийг хараад байхад тийм зөвлөлт маягийн шилжилт Иран хийх үү гэдэг. Одоо зөвлөлт чинь нэг үе одоо Брежнев гэж нэг дарга ажиллаж байгаа л дараа нь одоо гарч ирэл Андропов, Черненко нөгөө нэг үхээд байдаг улсууд чинь тэгсэн шүү дээ. 82 онд нэг нь үхэл, 84 онд нэг нь үхэл ингэж явж байгаад Горбачов руу шилжижсэн. Яг ийм маягийн өндөр настай тэгээд ийм шилжилтийн асуудлыг хийж өгөөд явах нэг ийм бүх юмаа мэддэг, хардаг ийм хүн байвал яасан гэсэн нэг ийм юм яригдэж байна. За асуулт байна уу? За тэр баячхаараа ер нь дайраад байна уу, ягаад байна уу гэд зүгээр миний харж байхад хамгийн гол асуудлыг юу яах юм бол тэр Хормузын хоолой гэд би одоо дээр 2 жилийн өмнө Монголд очиод нэг лекц хийж байхдаа тэр тухай ярьж ирсэн. Ер нь Ираны асуудал ч тэр үед яригддаг л байсан да. Тэгэхээр тэндээс одоо нэг ойрхон орнын бүхэл нефттэй Сауди Араб одоо бүхэл улс орнууд тэнд байж байгаа Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Бахар, Катар одоо юу байдгийг тэр нөхдүүд бүгд байгаа. Тэргээр нөгөө бүх тос нь гарч байгаа. Газрын тосноос гадна хий дамждаг. Тэгээд тэр хоолоогоор дамжиж явж байгаа өдөрт одоо 20 сая баррел гэдэг чинь маш их хэмжээний одоо газрын тос явж байгаа юм л да. Тэгээд тэр бол ер нь яг хөө дэлхийн энэ газрын тосны нийлүүлэлт юмны бараг 20 гаруй %, заримдаа 30% гэж ярьдаг. Ийм юм гарч идэг нөгөө ОПЕК-ийн орнууд гэл одоо бүх юм чинь эрчим хүчин дээр тогтож штэ. Тэгээд энэнийг яг барьж байгаа тэр хажуудлынх нь эргийн түшээд байж байгаа залгадаг тэр Хормузын хоолой хажууд байгаа орн бол Иран. Тэгээд нөгөө талд нь өөр улсууд бий. Тэгээд Иран бол энэ дээр их тийм хүчтэй нөлөөтэй байр суурьтай байсан. Тэгэхээр ер нь Ираны дайны ард бол маш олон юм байна. Ер нь одоо том хүчин, том улс орн нөгөө супер одоо павер гэж нэрлэгдээд байгаа их гүрэн гэдэг ийм хэмжээнд яригдах 2 л одоо улс байна шүү дээ. Одоо Америкийн нэгдсэн улс, Хятад бол өөрийгөө бид бол их гүрэн гэж хэлэхгүй л гэдгийг зүгээр. Ер нь бол тэр төвшөнд бол олон зүйл ангиллаар ойртуулж харж болно. Тэгэхээр их гүрний нэг онцлог байдаг. Ер нь хийх гэсэн юм хийдэг, зогсоох гэсэн юм зогсоодог, авах гэсэн юм авдаг гэсэн нэг ийм дээрэнгүү бодол байгаа. Тэгэхээр Ираны олон жилийн явж ирсэн одоо хэдэн ерөнхийлөгч, Америкийн хэдэн ерөнхийлөгчийг дамжиж явж ирсэн нэг ийм юмыг ер нь зогсоогоод Ираны энэ одоо ойрхон орнотод байгаа юмыг устгаад, энэ дэглэмийг устгана гэдгийн цаана бас энэ Хормузын хоолойтой холбоотой тэр одоо
дэлхийд гарч байгаа тэр газрын тостой холбоотой сонирхол бол мэдээж байж байгаа. Яг Иран болвол гаргаж байгаа газрын тосныхаа бараг 80-90% Хятад руу зарж исэн. Хятад руу зарахад Хятад бол Хятад зарахтаа юанаар зардаг, юанаар гүйлгээ хийдэг. Тэгээд Иран юаныг аваад эн чинь өөрөө одоо нэг 20-т орцсон орон учраас эргүүлээд Хятадын юаныг эдийн засаг руу хийгээд Хятадаас бүтээгдэхүүн худалдаж авдаг. Нэггээр хэлбэл Хятад бол асар өндөр одоо ашиг энэ дээр хийж исэн. Өөрийнхөө юанаар зарчна. Одоо Монголоос юм авлаа гэхэд манай оюу толгой зэсний үсийг Монгол төгрөгөөр авчиад эргүүлээд тэр Монгол төгрөгийн зөвхөн Монгол руу авчирч хийгээд манахаас юм худалдаж авах юм бол одоо манайх чинь босно үсттэй. Яг түүнтэй адилхан тийм одоо бодлого явсан. Тэгээд энэ юан гэдгийн цаана бол мэдээж энэ доллар гэдэг юмны одоо монопол гэдэг юм уу, энэ юмыг хадгалах сонирхол бол энэ барууны улс орнуудад байгаа. Тэгэхээр эндээс Хятадын одоо тэр юан гэж гарч ирээд байгаа тэр мөнгөн тэмдэгтийн одоо нэр нөлөөг багасгах гэсэн нэг ийм юм болвол мэдээж бий. За эрчим хүчний энэ том урсгалыг контролдно гэдэг бол үүгээр дамжуулаад эндээс хамааралтай байдаг. Одоо Хятад гэхтэл 5 сая тонныг юм уу тэр 20 саяын чинь одоо 20 сая баррелийн чинь 5-ыг нь Хятад авж जैन 2-ыг энтхийг авж जैन 2-ыг баг энэ Өмнөд Солонгос авж байгаа тэр Өмнөд Солонгост юм их савлаад байгаа чинь тэр штэ. Тэгээд бас баг 2 сая тэгээд маш их хэмжээний химий гэл одоо Япон гэл манай зүгээр биднийг эргэн тойрдог улс орнууд бол зөндөө их авдаг. Тэгэхээр энд бол асар их хүчний асуудал гарч ирчээд байгаа юм л да. Тэгээд энэ бол долларын одоо энэ монопол гэдэг юм уу долларын энэ юмыг бол хадгална гэсэн нэг ийм юм байх асар өндөр магадлалтай. За энэний цаана ерөөсө гол одоо өрсөлдөөн хаана явж байгаа вэ гэхээр ерөөсөө л Хятад Америкийн л өрсөлдөөн байхгүй юу. Хятад энэ дэлхийн бодлогыг хэн нийлүүтэй оролцоод тодорхойлох юм бэ? Ер нь энэ явж Хятад Америк ч одоо ер нь хоорондоо бол мэдээж хүйтэн дэнийл байдалтай байгаа улсууд шүү дээ. Тэгээ хэзээ нэгэн цагт одоо өндөр судалгаа янз бүрийн бүх юмн дээр байдаг улсууд бол Хятад Америкийн хооронд дайн гарах нь бол одоо гарцаагүй гэж үздэг судлаач асар их байна, эрдэмтэд их байна. За энэ нэг ерөөсөө гаргаж болохгүй гэж үздэг байр суурьтай хүн байна. Би бол тэр байр суурийг хатуу баримталдаг. Дэлхий дээр ер нь 2 л юм битгий гараасаа гэж одоо залбирч бүх үйл ажиллагаа хэлж байгаа ярьж байгаа үг лекц ухуулгаа бол би тэгж хийж идэг энэ бол улсын байгууллагууд дээр. Нэгдүгээр Хятад Америк хоёрын хооронд дайн байж болохгүй. Энэ бол ерөөсөө хүндрэлтэн тэгээд энэ юм бол сүрэл рүү явна энэ дэлхий. Хоёрдугаарт нь за дайн боллоо гэж үзэхэд бүр муугар болоход энэ бол одоо цөмийн дайн байж болохгүй. За цөмийн дайн болох юм бол тэгээд энэ дэлхий дээр байгаа амьдралыг 100 дахин устгах юм чадaltaй шүү дээ. Тэгээд цөмийн дайн болоход цөмийн буужин юмнуудаа хоорондоо ингээд харуулдаад эхлэх юм бол хамгийн аюултай юм нь нэг 100 жил гаруй тэр цөмийн дайны тэр цөмийн өвөл гэдэг юм нь болж байгаа. Би нэг Африкийн улс оронд очиод ярьж ирсэн бас ойлгодсон байлээ. Танаа энд бол одоо хасах 50 градуст хүрнэ. Яг тэр цөмийн дайны одоо дараачийн 7 хоногоос эхлээл мэдээж агаар одоо нарны гэрэл гэдэг юм чи хаагдал. Тэгэл танаа энд хасах 50 за манай нутагт бол нэг 40-50 градус хүрдэг юм. Манай нутагт бол хасах 100-150 руу орно гэж. Ингээд бол ямар ч амьдрал байх боломжгүй л дээ. Надад микрофон ч ажиллаад шүү. Оюутан. Тэгээд тим маягийн айхтар 2 юм бол энэ дэлхий дээр байж болохгүй юм байна. Тэгэхээр ер нь гол өрсөлдөөн бол явж Хятад Америкийн гэдэг энэ юм руу одоо орж байна. За нэг их санаа зовоож байгаа асуудал гарч ирж байгаа. Тэр нь юу вэ гэхээр энэ ойролт орнын улсууд энэ Иран ч адилхан шүү дээ. Гэхдээ Иран арай бага. Ихэнх улс орн усаа цэнгэгшүүлж хэрэглэдэг шүү дээ. Манай хүмүүс нэг мэддэггүй. Одоо жишээлбэл Кувейт гэдэг улс бол тэр нөгөө шорвог усыг шүүгээд хэрэглэдэг нийт усныхаа хэрэглээг шүүж хэрэглэдэг. Усаа шүүж хэрэглэдэг улс шүү дээ. 90% нь. Ерөөсөө Кувейтийн тэр ус цэнгэгшүүлдэг юм нь зогсох юм бол 3 хоногийн дотор тэр улс оронд хүн амьдрах аргагүй бол.
Сауди Араби гээд асар баян орн байгаа. Тэрний 70% нь усаа цэнгэршүүлж хэрэгжилж байгаа. 90-40% дотор л эргэлддэг юм да энэ ойролт орнын улс орнууд одоо цэнгэршүүлсэн ус хэрэгэлдэг. Энэ бол асар өндөр. Хэрвээ энэ лүү одоо дайралт болоод энд одоо аюул учрах юм бол тэр бүс нутаг бол ерөөсөө тэгээд байх эсэх тухайл юм болно. Юун дайм байтахгүй юм руу одоо татагдаж орох ийм аюултай болчиход байгаа. Тэгээ сая одоо тэр янз бүрийн сургууль дээр пуужин унжээн л гэж जैन тэр усын гişүүлдэг юм руу очиж जैन л гэж जैन энэ бүхнээс харж байхад бол нэлээ аюултай. Тэгээ миний байдаг нөгөө элдерс байгууллагаас бид нар сая захиа битсэн гаргасан энэ байлдж байгаа нөхдүүд рүү хандаж одоо наад нэг юмнаас одоо бушуухан ингээд зогсоогоод ирнэ ингэх хэрэгтэй гэд ингээд энэ чиглэлийн нэлээ бид нар бол энд нэлээ идэвхтэй ажиллаж байгаа. За нэг ийм зүйлийг хэлье. За яг энэ дайн ямар янзтай болоод байна гэдэг дээр зүгээр ажиглалтаа хийхэд Иран бол яаж та байлдаад байна? Ираны бас нэг сул тал гэж хэлж болно. Гэхдээ Иранд бол давуу тал олон байгаа. Нэг сул тал нь бол Иран бол дайныг бол газар дээр л хийгээд байна. А гэтэл дайн бол газраас тасраад одоо агаарт гарцсан юм байна. Тэгээд нөгөө танк гэдэг юм уу дэд бүтэц байшин барилга одоо нэг тийм банкер гэж яриад байдаг. Банкер гэдэг ч одоо нэг л бункер л дээ. Оросоор бол бункер гэдэг. Нэг тийм юм дотор орж нуугдаад амиа хамгаалдагч юм уу. Тэгээд нэг олдохгүй гараад байдаг. Газар дээр ингээд нөгөө тэр одоо арадаар энэ тэр гэж тэр юуг хардаг онгоц пуужин хардаг юм газар дээр байрлуулчихад тодорхой төвчнөөс доогуур нисэж байгаа юмыг харж чадахгүй ч юм уу үйл гээл янз бүрийн юмыг нэвтэлж харж чадахгүй гэл янз бүрийн хүндрэлүүд байгаа. Тэгэхээр саяын Трамп бас нэг гарч ирээд Space Force гэж байгуулсан тэр сансрын одоо юм хүчгээд тэгээд дээр нь тэн дээр энэ одоо хиймэл оюун ухааны хамгийн сүүлийн үеийн энэ технологиг ашиглаад ирэхээр энэ дайм бол өөрөө маш өөр болоо явчлаа. Одоо энэ бол агарын дайм болж байгаа. Ер нь агаарт нисч чаддаг, газар дээр хөдөлж чаддаг, буудаж чаддаг юмнаас одоо нисч чаддаг юмнууд нь давмгаалах энэ чиглэл рүү бол энэ дайн энэ мөргөлдөөн бол их өөр болоод явцсан. Өөр нэг юм бол одоогийн байгаа энэ Америкийн засаг захиргаа нэгэнт энэ Ираны саяын энэ дайралттай бол нэр нь үргэлж холбогдно. За энэ улс төрчид ерөнхийлөгч байгаа нөхдүүд бол нэр төр одоо тэр өв legacy гэж их юм ярьдаг болсон л да. Тэгээд ингээ харахад бол Трампын өв бол энэ Ираны одоо саяын дайралттай бол байнгын холбогдно. Тэгэхээр энэ өв гэдэг юм хэдийд үлдэх вэ гэхээр үүнийг нэг хэсэг нь зөв гэж үздэг, дэмждэг тэр улсуудад тэр үзэл сурталын хоолунд маш их хэрэгтэй байна. Тэгэхээр энэнийг их удаан хугацаагаар үлдээх шаардлагатай байна. Тэгэхээр энэ бол Ираны дайнаас өрнөж байгаа энэ юм бол би зүгээр харж байхад Америкийн гэдэг юм уу дэлхийн энэ геоулс төр гэж яриад байгаа геополитикийг тодорхойлох ер нь яригдах нэг сэдвийн нэг гол сэдвүүдийн нэгч болж магадгүй. За энэ 10 сэдв байлаа 100 сэдв байлаа гэхэд түүний нэг сэдв болох нь бол гарцаагүй. Тэгэхээр Трампыг энэ хийж байгаа засаг захиргааны хийж байгаа юмыг харж байхад жишээлбэл Панамын сувг гэдэг байгаа. Панамын сувг дээгүүр та нар очисон байх. Би хувьдаа нэг олон улсын уралд оролцоод тэр Панамын сувгийг очиж үзсэн. Үнэхээр үзмээр газар тэр л юм бэл. За тэр Панамын сувг гэж яаж ажилдгийг, дэлхийн эдийн засаг худалдаа яаж явдгийг гэдгийг тэрнийг үзчихээж тэрнийг ойлгох юм бол нүд нээгдэх юм байлээ. Та нар тэр YouTube руу ороод өөрсдөө бүр үзээрэй. Хэдэн төрлөөрөө бичлэг одоо юунууд байгаа. Маш сонин. Номхон далай, Атлантын далай хоёрыг яаж тэр одоо хоёр төвшөнд холбож гэн, яаж тэр бүх худалдаа түүгээр явж гэн. Тэгээд тэн дээр хятадууд орж ирээд нэлээд өндөр хэмжээний одоо эзэмшил хөв ер нь өөрсдийнхөө юма тогтооцсон байсан. Тэрнийг бол сая одоо Трампын засаг захиргаа эхний өдрөөсөө л эхлээл яриад зогсоож чадлаа. Энэ бол тэр төвшөнд байгаа ялангуяа энэ Хойд Америкийн нутаг одоо Өмнөд Америкийн нутгаар дамжсан тэр Номхон далай, Атлантын далай хоёрыг холбосон түүгээр явж байгаа бүхэл шугам дээр Америкийн одоо өөрийнх нь контрол бий болж эхэлж байгаа. За Венесуэл гэдэг бол мэдээж дэлхийд дээр газрын тосоор ялангуяа хүнд газрын тосоор бол
хамгийн том нөөцтэй орн. Ер нь газрын тос бол нэг 4 хуваагдж байгаа. Хамгийн одоо юм нь бүр юм шар өнгөтэй зүгээр шингэн байгаа шүү дээ. Энэ бол Америкийн нөгөө Shell Oil гэж нэрж гаргадаг. Энэ бол хамгийн сайн. Тэгээд энэнийг Венесуелийн газрын тостой нийлүүлж байгаад ингээд нэрх юм бол энэ газрын тосны үйлдвэрлэл энэ юм маш их өргөжүүлэх боломжтой учраас энэ Венесуэл бол их чухал байсан. Ер нь энэний цаана газрын тос энэ сонирхол байгаа гэдгийг хөрөөсөө үгүйсэх ямар ч юм байхгүй. Гренланд гэдэг одоо яриад байгаа сая Трамп муудалцаад Европ гэх нэг баахан явж байгаад ер нь гэрээ хийж таарах байх. Америкийн нөлөө асар их нэмэгдэнэ. Ягаад гэвэл Арктикийн мөс хайлаад ингээд явах юм бол ер нь Арктикийг тойроод Гренландын тэр хаваар асар том худалдааны одоо том шугам гарч ирэх юм байна. Дэлхийн одоо энэ ус дагсан, далай дагсан асар том бүтц одоо энд бол мэдээж Орос хятад тэгэл тэрүүгээр байгаа том өрнүүдийн сонирхол орно. Энэнийг контролдож барьж яхахын тулд Гренландын асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх юмны цаана дахиад юу явж байна вэ гэхээр за нэгдүгээрт эрчим хүч. Ер нь эрчим хүчийг хэн одоо монополд нь хэн энэнийг удирдна? Энэ бол одоо дэлхийн бодлогыг удирдна. Эрчим хүчин дээр нэмэх нь санхүү байгаа. За санхүү Америкийн хувьд бол энэ дэлхийн санхүү дэлхийн худалдаа $8 хийгдэж явах ёстой. Долларын энэ ноёрхол байх ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ долларын ноёрхол байна гэж ингээд үзэх юм бол энэ хоёрыг одоо барьж явах сонирхол бол Америкийн альч нам, альч улс төрийн хүчин юунд нь бол байх л үзэгдэл. Тэгэхээр энэнийг Трамп бол асар гүнзгий суулгаж өгч байна. За энэний цаана газрын ховор элементтэй холбоотой, ер нь байгалийн баялагтай холбоотой юм байгаа. Тэгээд хиймэл оюун ухаан гэдэг ихээр газрын ховор элемент. За яг газрын ховор элементийн боловсруулалт гэдэг байгаа. Тэр боловсруулалт нь бол ер нь нэлээд олон юм одоо манахаас зэс гараад урагшаа очиод хайлж байгаа шиг л газрын ховор элементийн ялгаж тэр одоо нарийн юм болгодог нь бол хятад бараг 90% хийж ийн л да. Тэгэхээр энэний цаана бол дахиад газрын ховор элемент энэ юмн дээр хятадууд бол үүгээрээ одоо саяхан Америк руу бид нийлүүлэхгүй одоо зүгээр соромж нийлүүлэхгүйгээд хэлэхдээ Америкт асар том одоо асуудал үүсэж байгаа шүү дээ. Энэ соронзо гэдэг юмар чинь дамжуулж энэ хиймэл оюун ухааны асар их одоо тэр урвал тэр одоо хоорондын гүйлгээ тэр юмнууд явж идэг. Тэгэл зөвхөн соронзныхоо юунаас бол одоо гараа өргөх шахуул болж исэн газрын ховор элемент. Тэгээд энэ дээр нэгүгээр хэлбэл хятадын тэр монополчлалыг энэ дээр багасгах тийм үйл ажиллагаар орж байгаа. Одоо тэр олон сувгуудыг Америк барьчихаар эрчим хүчийг барьчихаар хятадууд нөгөө талаасаа тэргээр монополд чадахгүй. Тэрнийхээ нийлүүлэлтийг хийхээс өөр арга байхгүй. Нэгүгээр хэлбэл хоёулаа одоо нэг ширээний хоёр талд сууя ярилцъя гэд. Тэгээд ер нь одоо та нар мэдж байгаа 3 сарын сүүлээр 4 сарын ихээр Трамп ерөнхийлөгч хятад айлчлалтай байгаа. Яг энэ айлчлалтын өмнө энэ үйл явцууд явж байна. Тэгээд энэ ирэх 1 сар бол энэ дэлхийн энэ үйл явц хаашаа үргэлжлэх нь вэ? Энэ тухай яриаг хэрвээ шаардлагатай гэвэл 1 сарын дараа үргэлжлүүлэхэд бол их сонин юм болцсон байх болно. Энэ үзэгдэл энэ юм бол энэ дэлхий дээр явж байгаа энэ улс төр энэ юм бол нэлээд их өөрчлөгдсөн. Зарим нэг одоо үндсэн өөрчлөлтөд хүртэл энд гарсан байх магадлалтай юм гэдгийг энд хэлэх нь зөв бахаа гэж бодож байна. За Судалж байгаа. Энэ одоо энэ Ираны дайны асуудалд одоо мэдээж Орос хятад хоёрт бол нэлээд их нөлөөлнө. Та ерөнхийдөө сая хятадын талаар нэлээд ярьж байна. Ер нь нөлөөлөл нь цаашдаа яаж нөлөөлөх вэ? Тэр нь дамжаад ер нь Монгол улстай хамаарах уу? Монгол улсад ер нь нөлөөлөх үү энэ? Ер нь эн чинь одоо дэлхий дээр гол яригддаг 3 сэдв байдаг гэж би түрүү хэлсэн. Хиймэл оюун ухаан, Трамп, хятад гэж 3 сэдв байна. Тэгэхээр энэ 3 сэдвийн хүрээнд аваад харах юм бол ер нь явж тэгэл Америк хятад хоёрын өрсөлдөөний л асуудал болж байгаа. Хинэн дэлхийн бодлогыг тодорхойлоход удаан хугацаанд тодорхойлогч байх вэ л гэдэг ийм асуудалтай байгаа. За энэ дээр би зүгээр хятадын тухай би бол баг яриаггүй. Одоо нэг 2-3 хаан юм хэлье. Ер нь хятадууд ягаад энэ Иран руу орж ирж хамгаалахгүй байгаа юм бэ?
үнэхээр одоо их ойрхон байгаа. Тэгэл энэ юу болчиход байна гэдэг энэ нэг яриа яваад байгаа. Энэ сэдвэр ч гэсэн бид нар энэ одоо том профессор юунуудын хүрээнд бодлого тодорхойлдог хүмүүсийн хүрээнд ярьж ирсэн. Тэгээд ингээ яриад ингээ хараад судлаад байхад бол хятадд бол ойлгох шаардлагатай юмнууд асар их байна. За хятадын одоо сонирхол энэ дээр юу байна вэ гэвэл нэгдүгээр эрчим хүч. За тэр өөрийнхөө одоо гаднаас авдаг эрчим хүчнийхээ бараг одоо тэр 47-оос 57% гэж яригдээд байгаа. Тэр чинь би тэр Иранаас гарч байгаа газрын тосны 80-90% нь хятад руу явдаг гэж хэлсэн. Бусад орн ч гэсэн хятадтай бүгд л 8 хийж байгаа шүү дээ. Бүх тэр одоо газрын тос гаргадаг, барьдаг, тэр баян тарган гэдэг байгаа тэр бүх улс орнууд тэр ойрхон орнын тэр одоо Арабын булан тэр Хормузын хойлоо төрч нөхдүүд бол бүгд хятад руу одоо 8-ага хийдэг, тэндээс юм авдаг ийм юм байна. Тэгэхээр хятадын сонирхол бол асар өндөр байх ёстой энэ дээр. За хоёрдугаарт нь би түрүүн хэллээ. Ялангуяа Ирантай бусад улсуудтай тэр RMB гээд юанаар одоо 8-ага хийдэг энэ сонирхол байж байгаа. За бүс болон нөгөө BRI гэдэг чи одоо Belt and Road энэ шүү дээ. Нөгөө бүсва зам одоо санаачлаг гэж байгаа. Үүгээр дамжаад тэр Төв Аз, ойрхон орнд Европ гээд ер нь энэ лүү гардаг одоо гол стратегийн цэг бол бас дахиад Иран шүү дээ. Тэгэхээр энэ талаас харах юм бол хятадын бүр стратегийн гэж хэлж болохоор ийм өндөр сонирхол энд байгаа. Иранаас ирж байгаа одоо тэр газрын тосны 90% гэсэн яг хятадын гаднаас нийт авдаг газрын тосны 13%-тэй л тэнцэж байгаа юм л да. Энэ бол хятадын хэмжээтэй эдийн засагтай харьцуулбал энэ бол асар өндөр хувь. Гэтэл хятад зүгээр нэг мэдээлэл гаргаад ингээд байгаа нь юу вэ гэдэг дээр нэгдүгээрт шууд Америктэй одоо миний түрүүчийн хэлдэг зэвсэгт мөргөлдөөн гэдэг юм уу ийм юм руу ороход хятад бэлэн биш байгаагаа л харуулж байгаа. Хятадын төвшин бол энд арай л хүрээгүй байна л гэж харагдаж байгаа. За энд бол мэдээж энэ дээр бас зэвсгийн сурталчилгаа явж байгаа. Сая тэр би түрүүн хэлсэн тэр одоо Ираны Тегеран хотыг тойрсон тэр бүслэлт тэр одоо агаарын хамгаалалт 3 төвшөнд байдаг гэж Орос, Хятад, Иран гэдэг. Тэгээд энэ 3 төвшний юм юу болж хөврөө гэдэг нь эндээс харагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр яг хүмүүс бол Америк мундаг өндөр технологитой өндөр явж ийн л гэж байгаа. Гэхдээ энэ дээр Америкийн юм бол нэлээд сайн мэдээж энэ дээр ярина. Энд бас хятадын сайн ч юмнууд бий. Хятадын одоо жишээлбэл тэр радарт баригдахгүйгээр шууд 2000 км-ийн цаана одоо эхлээд явж исэн тэр одоо байга шууд өөрчлөөд өөрөө тооцооллоо хийгээд өндрөө өөрчлөөд ингээд явцдаг ч юм уу маш их өргөн ийм сүүлийн технологитой одоо ийм зүйлүүд өнөөдөр жишээлбэл ажиглагдаж байгаа ийм юмнууд байгаа. Тэгэхээр энэ дээр ерөөсөө цаашаага бол нэг зэвсгийн нэр хүнд гэдэг нэг ийм айхтар юм энэ дээр явж байгаа. Тэгээд өөр нэг юм байдгийн зүгээр та нар сонирхуулж хэлэхэд хятад нэг л оронтой батлан хамгаалах болон харилцан тусалцах гэрээтэй дэлхий дээр. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл хятад нэг л орон руу гадны дайсан довтлол яг өөрийнх нь орон руу довтлсонтой адил хамгаалах ийм үүрэг хүлээсэн нэг орон байд. За бараг тааж байгаа бах. Тэр нь бол Хойд Солонгос. Тэгэхээр ер нь бол Хойд Солонгосын энэ дэглэм энэ бүх юм чинь бас байгаад байдаг нэг юу чинь энэ штэ. Ерөөсөө Хойд Солонгостой бол treaty гэж нэрлээд байгаа. Энийг байгуулад тэгээд хоёр талынх нь хууль тогтоох байгууллага баталсан. Одоо манайхаар бол дээр үеийн ардын хурлууд нь баталсан. Ийм хуультай. Бусад оронтой бол байхгүй. Гэтэл Пакистан, Беларустай одоо сүүлийн үед маш их ойрхон болоод байгаа л гэж байгаа. Хятадын энэ харилцааны төвшингээ тодорхойлдог одоо баримт бичих байгаа. All Weather Strategic Partners гэж одоо бүх цаг үеийн стратегийн партнер гэдэг ингэхээр Пакистан, Беларус орж ирнэ. За Permanent Comprehensive Strategic Partnership гэж байдгийг. Тэр нь одоо байнгын иж бүрэн стратегийн түншлэл гэдэг ийм юм байгаа. За бүр Comprehensive Strategic Coordination Partners гэж бас байгаа. Энэ дахиад тэрний доод. Бүр тэрний доор нь Comprehensive Strategic Partner гэж байдаг. Энэ дээр л одоо Иран, Монгол хоёр мань байгаа да. Тэгэхээр манай харилцааны төвшин хятадын одоо тэр орж ирэх юу бол
нэлээд хойгуур харагдаж байгаа юм байгаа. Тийм учраас яг хятад бол шууд Ираныг хамгаалах тийм одоо яг хууль эрх зүйн хүрээлэгч хүлээсэн үүрэг байхгүй байгаа. Гэхдээ ингээд тойроод дэлхий дээр одоо гарч ирж байгаа энэ том их гүрэн болж гарч ирж байгаа энэ улсын хувьд өөрийнхөө одоо гол түнш гэж үзэгдээд байгаа хамтарч ажилладаг гэж хардаг. Ер нь шаардлагатай бол биднийг хамгаалах байх гэж хардаг ийм улсууд тэгээд энэ одоо улсынх нь удирдагч ийм улсууд нь өөрчлөгдөөд тэгээд цаашаага ер нь бол өөр дэглэм рүү шилжих юм магадлал руу явна гэдэг бол хятадын байр суурь нэр хүнд дэлхийн нийтэд байдаг. Тэгэхээр одоо геополитик гэдэг талдаа бол бас л их бодолцох шаардлагатай юм байгаа. Бүр нарийн ухаж үзэх юм бол дотор нь бас нарийн юм байдсан байлээ. Хятад Иран хоёр ч удаа ажиллаж байхад Ираны нөхдүүд бол тэр нөгөө Huawei, ZTE гэл ингээл юм байдаг. Тэргээр олж авсан янз бүрийн мэдээлэл Америк руу гаргасан ч байх шиг, Канада руу гаргасан ч байх шиг. Ер нь хятадын дургүйхэр гэсэн ер нь хятадын аливаа улс орнуудын хоорондоо харьцдаг юм бол бүр явж ихтгэлцэлээр тулдаг. Яг одоо өнөөдрийн Иран руу хийж байгаа дайнаар дамжуулаад Иран ингээд ардчилсан дэглэмтэй улс болох юм бол бараг нэг шөнийн дотор, нэг жилийн дотор ч юм уу Хятадтай тэр түншил алгуулаад Америк, Европ гэдэг юм уу дэлхийн одоо тэр ардчлалын гэдэг юм уу тэр хүрээ рүү орчих юм бол Хятадын тэр түншил алгуулчих жишээтэй байгаа юм л да. Тэр утгаараа ерөнхийдөө харж байгаа. За сая их чухал асуудал хөндөж байхын тэр Монголын ингээд тэгэхээр ер нь энэ дайн энэ хөдөлгөөн гарч байхад уг нь бол манай энэ би бол бодож байгаа манай ард иргэдч улс төр мундаг сонирхдаг улсууд энэ улс төрд манай бодлого тодорхойлж байгаа нөхдүүд ч одоо бидний яриаг тэгж байгаа наа чин бичлэгээрээ үлдэх байлгүй дээ. Би ч бас өөрийнхөө энэ Facebook юун дээрээ дараа нь оруулаад тавьчих хүн сонсохоор. Тэгээ манайхан ч гэсэн сонсмоор юм байгаа. Яг энэ хөдөлгөөн болж байхад төрүүлж хөдлөх ёстой байхгүй. Би бол жишээлбэл одоо Монголын ерөнхий сайд хамгийн түрүүнд Японд очиод сууж явах ёстой л гэж бодож байна. Сая одоо Японд тэр сонгуул боллоо. Уг нь тэр сонгуулиас өмнө Японы тэр ерөнхий сайд гарч ирэхэд бид нар тэгжил харьцдаг байсан да Абэтэй. Абэ гэдэг ерөнхий сайд байхад одоо Абэ ч өөрөө Монголд 3 удаа ирсэн ерөнхий сайд шүү дээ. Тэгээд бүр тийм одоо өндөр ихтгэлцэн төвшөнд байсан. Ер нь Монголын аюулгүй байдлын эдийн засгийн хөгжил, ардчил, эрх чөлөө гэдэг юм дээр хамгийн нөлөөтэй оролцож чадах ганцхан орн бол Япон байдаг. Тэгэхээр энэ эдийн засгийн энэ асуудал дээр маш хурдан очиж одоо Японтай харилцах ёстой. Сая энэ янз бүрийн юмнууд дайм болоод энэ Америк руу нэг баахан доллар хэдэн их найдаараа орж ирэх байсан тэр Арабын баян орнуудаас орж ирэх байсан нэлээд юмнууд нь бас сарах магадaltaй болж гин гэсэн яриа гарч байгаа. Энэ үнэнтэй байх. Дээр нь тэр Арабын асар их одоо мөнгө хөрөнгө төвлөрдөг газар л да Арабын тэр булан бол тэрний тэр мөнгө төгрөгийн юм гадагшаа яваад Азад бол Сингапур руу бол маш их одоо цутгаж орж ирж гин гэж. Ер нь Монгол цаашдаа өөрийнхөө газар зүүн байршил юмаа бодоход одоо манай энэ засаг тэр нэг 3 юм бодож юмэр юм байгаа. Агаарын хаб гэж нэрлээд байдаг. Өөрийнхөө одоо энэ газар бүх юмараа дамжаал бүхэл тийшээ агаараар холбогдож болох бүх юм руу Монгол ормоор байна. Японы ерөнхий сайдтай суугаад нөгөө нэг жижиг нисэх бодлоо улам томруулах хэрэгтэй, улам молон нислэг авах хэрэгтэй. Тэгээд Монголд ирж буугаад Монголоос онгоц ачаагаа буулгаад Монголоос өөр зүгийн онгоц ачааг нь тэгээл босч идэг. Ягаад гэвэл одоо хойд туйлаар нисээд Монголд буух юм бол бусад газар руу ниснээс бараг 5 одоо цагаар 4-5 цагаар хэмнэгддэг юм л дээ. Энэнийг айл 2000 онд л одоо би нөхөө үлдэхүү гэдэг лекцэн дээр 2003 онд ярьж ирсэн. Тэгэхээр энэ 20 гаруй жил болчлоо. Энийг бид нар хийх гээд оролдоод янз бүрийн байсан. Одоо бол нөхцөл байдал нэлээд үүсэж байгаа юм аа. Тэр агаарын хаб гэдэг юм аа нэлээд хиймээр байна. Санхүүгийн асуудал. Мөнгийг асар их татах хэрэгтэй. Тэр гадагшаа гарч байгаа тэр одоо санхүү. Одоо миний бодлоор бол наадмаар зочин өрвөл би одоо Японы ерөнхий сайд юм уу нэг бол нөгөө MBS-ийг л одоо Саудын Арабын тэр ханхууч юм бол Монголд ирж байгаасаа л гэж боддгийг. Тэр хүн ирэх юм бол Монгол гэж юу байна гэж одоо энэ булангийн орон гайхаж харах магадлалтай. За дээрэс нь одоо монголчууд өөрсдөө сэргэлэн
юутай учраас энэ хиймэл оюун ухааны хаб болох ёстой юм байна. Тэгэл энэ хиймэл оюун ухааны энэ хамгийн том хөгжиж байгаа хамгийн том гарууд хамгийн том бизнесүүдийг хийж байгаа хүмүүсийн хажууд сууж явах ёстой юм л да. Ингэж юма хармаар байгаа. Хамгийн энгийн юмыг хэлэхэд жишээлбэл нөгөө нэг төмөр зам гээл Эрдэнтийг нөгөө Оросд байсан 49% орж ирлээ гэдэг шиг дараа нь мэдээж бидний бас нэг бэлдэжсэн ярьж исэн юм бол төмөр зам. За тэгээд энэ дээр одоо жишээлбэл шууд манай боломжтой мөнгөтэй чадaltaй одоо хувийн хвшлийн хүн очиод уулзаал яриа хэлцээл үгүй явж их л ёстой байгаа. Оросд мөнгө хэрэгтэй байгаа. Тэгээд энэ дээр орж ирэхэд шууд урд хөрчтэйгээ яриад ер нь энэ 50% гээд одоо Сталины үед зурагдсан нэг гэрэл байдаг шүү дээ. Тэр нэг одоо хачин гэрээг өөрчлөе л гэж байнга ярьдаг байсан. Одоо бол боломж нь бас бүрдээд байгаа. Тэгээд энэ дээр Оросын тал, Хятадын тал бүр болохгүй бол хэд хэдэн хувилбар гаргаж болж байгаа. Оросын талны 33%, Хятадын тал 33%, Монгол 34% ч гэдэг юм уу. 30-40 ч гэдэг юм уу. Иймэрхүү маягаар төмөр замынхаа асуудлыг маш хурдан шийдэл, энэ дэд үтсийн асуудлаа шийдмээр байгаа. Ер нь хоошоо Орос руу гарсан, урагшаа Хятад руу гарсан Монголыг нефт гарсан одоо нэг талдаа 3 урсгалтай, нэг 6 урсгалтай асар өндөр хурдны зам жишээлбэл Монголд бол хэрэгтэй байна. Энэ дэд үтсийн асуудлыг л өнөөдөр одоо Хятадтай юм урд хөрштэйгээ шууд ярмээр байгаа. Ер нь аль нэг хөршөө бид нар бол яг улсынх нь хувьд бол муучлаад байх шаардлага байхгүй. Тэгээд Монгол өөрөө тэр одоо би түрүүн хэллээ AI тэр хиймэл оюун ухааны чиглэлд Монголд бас боломж их байгаа штэ. Зэсийн одоо манай тэр хоёр том үйлдвэр байна. Дээрээс нь ховор шороо гэдээ одоо хэлж болно. Тэр бол одоо манад нэлээд байгаа. Газрын ховор элемент гэж нэрлэдэг байгаа маа. Тэр нэг манай өмнөд монголчууд бол ховор шороо л гэдгийг. Тэгэхээр Хятад байгаа тэр ховор шороо 90% гээд байгаа. Яг үнэндээ бол өвөр Монголын нутаг дээр л байдаг шүү дээ. Монголчуудын атханд олон юм байна. Эннийг юм болгох тал дээр бид нар их хүчтэй ажилламаар байгаа. За нэг юм Монголд та нарыг одоо бодоогүй байхад явах зарим хүний их анхаарч сонсох ёстой юм бол нөгөө Сибирийн хүчгээд байгаа нэг Монголын нутаг дээгүүр нэг хийн холоо явна гэдэг байгаа штэ. За өнгөрсөн 6 сард билүү Иран цохилт өгсөний дараа ер нь тэр яриа бол нэлээд эрчимдсэн гэж би сонссон шүү. Миний чих жоохон урт. Гэтэл одоо бол тэр асуудал бол шууд одоо явах магадлал асар өндөртэй. Хятадууд бол сонирхгүй байна гэдсэн Хятадууд сонирхох асар өндөр магадaltaй болж байгаа да. Тэн дээр улс төрийн болон эдийн засгийн нөхцөл байдал, бие даасан байдал, Монголын энэ төргээд оролцоо гэд маш их том сэдв энэ бол. Энэнийг одоо ярих шаардлагатай болох ба. Ер нь тэр хормозын хоолоогоор авдаг хийн асуудал хүндрээд ингээ шатхууны асуудал хүндрээд ер нь цаашаага бол эрчим хүчний асуудал гэдэг ингэх юм бол тэр монголоор явдаг нэг юм бол яригдах юм руу явчих магадгүй. Манай татвар төлөгчдийн мөнгөөр одоо зарим газар Оросын нутаг дээр ч илүү бараг л одоо бензиний нөөцийн сав барьж байгаа сургууль сонсогддгийн зарим нүний юм бодлоо юм уу. Тим юм ер нь хийхгүй болж игэл Монголынхаа нутаг дээр юмнуудаа хиймээр байгаа. Тэгээ монголч гэсэн эрчим хүчнийхээ хамаарлаас тэр цахилгаан таслаад байдаг тэр газрын тосны нэг орныхоо хамаарлаас гарах юмыг одоо энэ дээр маш хурдтал хийчих юм боломж бол Монголд байна. Яг энэ үе дэлхий дээр нэг том өөрчлөлт бол 1990-ад онд дэлхийд явагдсан. Политикийн улс төр эдийн засгийн их том өөрчлөлт. Энэ дээр бол монголчууд хөдлөөд ардчилсан үндсэн хуультай өнөөгийн одоо энэ парламенттай тэгэл зах зээлийн эдийн засаг гэс хөвлөдөө нэг бахан улгаа болоод ингээд явлаа. Яг нэг ийм юм руугаа шилжсэн штэ. Одоо бол яг ийм хөдөлгөөн дэлхий дээр гараад байгаа ш. Ер нь боломж бол дэлхий дээр байнга гарч байгаа. Түүнээс монголчуудын зуурх өнцөг бол маш бага байгаа. Миний харж байгаагаар бол монголчуудын зуурх өнцөг бол энэ дээр гарч ирж байна. Тэгэхээр энэ дээр манай энэ бодлого тодорхойлдог нөхдүүд одоо суугаад өдөр шөнөгүй хуралдаал төсөл төлөвлөгөөгөө гаргаад тэгээд ийш тийшэл утас цохиол давхиж байгаа байлгүй дээ л гэж одоо итгэж суй да. За өөр
Та нар чи яасан бэ? Унтчихсан байсан. Манайхан асуултууд байвал асуугаараа. Тэр яах вэ? За өөр энэ дээр зүгээр гарч ирж байгаа энэ Clubhouse гэдэг чинь ингээд сонсоод байдаг болох юм шиг байлээ. Тэгээ сонсож байхад нь би зүгээр зарим нэг юмыг хэлж өгöd. Сая цохилт Израиль Америк хоёрын хийхдээ зэрэгцээд энэ өмнөх төр цохилттой ч тэр энэ прокси бүлгэлүүд нэгээд байгаа шүү дээ. Ямар бүлгэллээ? Одоо тэр нөгөө шашны хэд даврагч алдан хятагч байгууллагууд гэх тий. Тэгээ Израиль Иран ч болохоор бас нэг 17-8 улс руу буужин харавчих шиг боллоо тий. Нөгөө Израиль Америк хоёр болохоор чинь тэр Ливан, Сирийн газар нутагт тэр байгаад байгаа тэр алдан хятах байгууллагууд бас давхар цохилт өгöd байх шиг байгаа тий. Тэр талаар та нэг яах вэ? Одоо бид нар бол Ираныг бол ойлгох хэрэгтэй. Иранд үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл гэж одоо бас байгууллага байдгийн. Тэгээд тэр байгууллагыг харж байхад ерөнхийлөгч нь хуралдуулдаг тийм байгууллага байгаа. Тэгээ ерөнхийлөгч нь ордог, одоо хурлынхан дарга нь ордог. Тэгээд гадаад яам тэр тагнуулын байгууллага, тэгэл тэр нөгөө цэргийн байгууллага, тэр нөгөө хөвсглийн манаа хийдэг тэр нөхдүүд ингээл бүгдээрээ ордог. Асар одоо тийм том үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл гэж нэрлээд идэг юм а. Тэгээд тэрний хэлцэх асуудлыг бол мэдээж дахиад дээд удирдагч батлна. Тэрнээс гарсан бодлогыг шийдвэрийг дээд удирдагч хүчин төгөлдөр болгож гарын үсэг зурна. Тэгэхгүй бол дээд удирдагчдын дээр одоо зөвшөөрлөхгүй бол Иранд бол юу ч хөдөлдөггүй юм л да. Тэгэхээр тэр хүн маань одоо алагдчихад байна. Тэгээд одоо нэг 3 хүн ерөнхийлөгч нь ороод тэр нэг шүүхийн дарга нь ороод тэгээд нэг юу нөрөөд нэг 3 хүнтэй нэг ийм ажил явж байгаа. Тэгээ та нар боддоо аль ч орныг бодоход л одоо аюулгүй зөвлөлийн бүх гишүүд нь тэгэл засгийн газар тэгэл тэр цэрэг айрам гээд үзэхэд ихэнх генералууд нь тэгэл алагдсан байж байгаа улс орн гэхээр. Гэхдээ Иран бол өнөөдөр маш их том тийм эсэргүүцлийг үзүүлж чадж байгаа. Маш их хохиролтой. Тэгээд үзүүлэхдээ мэдээж тэр нэгдсэн удирдлагаар хангах ийм юм болно гэдгийг бол Иран бол төлөвлөсөн. Энэ дээр бол бүрэн бэлтгэлтэй байсан орн гэж хэлж болно. Гэхдээ ямар ч бэлтгэл бол төгс байж чаддаггүй. Нөгөө дайрч байгаа Израиль юм уу Америк гэж одоо дайрч байгаа тэр улсуудын тэр судалгаа тэр бүх юм бол мэдээж илүү байж ижил амжилт олно гэж үзэж ижил дайрч байгаа. Одоо бол нэг юм бий болцсон шүү дээ. Дайныг нуу харахгүй. Чингис хааны үед бол тэнд одоо хажуудаа тангууд ч юм уу эзлээд явж байхад энэ бусад газар бол мэдэх боломжгүй байсан байж магадгүй одоо хойд Америкт. Яг тэрэн шиг тийм боломж байхгүй. Дайныг нуух боломжгүй байгаа учраас асар их өндөр түвшинд олон нийтийн сэтгэл зүйдээр хийгдэж байгаа, харагдаж байгаа бүхний нүдэн дээр ил явж байгаа учраас энэ дээр бол асар том одоо юм хэрэгтэй байдаг. Тэгээ Иран хэдийгээр бэлтгэлтэй байсан гэсэн хэцүү байгаа. Тэгээ нэгдсэн удирдлага нь цохигдчиход одоо тэр пуужин муужиг энэ тэнд яваал харвал ингээд үзэл ийш тийш улс орнууд руу яваал тэгэл ерөнхийлөгч гадаад сайд тэр улсууд нь гарч мэдгэл хийж л байлаа. Тэднийг ингээд харж байхад бол ямар нэгэн хэмжээний удирдлага байх нь байгаа. Ер нь бие даасан ийм юм руу нэлээ орчлоо. Тэр цэргийн хүчнүүд байгууллагууд нь ерөөсөө бие дагаад тэр одоо байнуудаа мэдээж за ийм юм боллоо бүх толгой алга боллоо гэхэд та нар ингэж ажиллана тэрлүү цохилт өгнө ингэн ийм байдал үүсгэн хамгийн гол юм бол жишээлбэл сая тэр Ираны нэг газар тэр нэг усыг цэнгэгшүүлэх газар цохилт өглөө өгсөнгүү гэл ингээд ярьж байна. Манай энэ X бусад энэ бүх одоо сошиал мэдээлэл дээр Ираны үзэл сурталыг одоо авч явдаг, Америкийн үзэл суртал мэдээллийг тараадаг, Израилийн үзэл суртал мэдээллийг тараадаг түмэн сувг байгаа. Яг энэ бүхнийг үнэхээр өндөр түвшний судлаач, эксперт одоо тийм төвшөнд л тэгээд яг баттай их сурвалжил олж харж л ингэж авч ярихгүй болвол одоо тэр генерал баригдаж гин энэ тим хүн үхэж гин тэр ингэж гин гэл одоо миний тэр уулзсан Ахмадинежад алагдчлаа л гэсэн дахиад ингээд үзэхээр алагдаагүй ч гэдэм юм ингээд байж байгаа. Яг л иймэрхүү нөхцөлд бид ажиллаж байна л да. Тэгэхээр нэг юм юу харагдаж байна вэ гэвэл Иран бол
мэдээж маш их одоо улс орны хувьд сандралтай, дайны байдалтай хямралт ийм хүнд нөхцөлд орлоо. Тийм учраас тэр явж байгаа юм нь бас нэгдмэл бодлогоор зарим нь бол явахгүй. Тэгээд нөгөө одоо нийтийн уурыг хүргэх. Тэр одоо ус цэнгэгшүүлэх газар цохилт өглөө гэдэг нь зарим газар бол Израиль шууд л тэгж Иран өөрөө хийж байгаа наадах чинь гэж. Тэр эмэгтэйчүүдийн нэг сургуулийн бөмбөгдөө гэсэн саяхан л мөн л Иран өөрөө бөмбөгчлөө л гэж. Тэгээд нөгөө тэр дотор талаасаа мэдээж маш их дургуутсал үүсгэх нь бүс нутагтаа дургуутсал үүсгэх нь нөгөө дайсны эсрэг дургуутсал үүсгэх нь л гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм юм болоод байна. Тэгээд тэр голдуу тэр пуужин мууж яваад байгаа харваад байгаа тэр очоод зарим нэг унаад байгаа Америкийн цэргийн бааз байгаа улсууд руу голдууд айрж байгаа шүү дээ. Тэр чинь одоо энэ ойрхт орнуудын энэ саяын дээр миний нэр хэлдэг маш олон оронд Америкийн тэр цэргийн баазууд баг одоо энэ чинь тэр олон 10 хэд орнд 40 мянган цэргийн асуудал байгаа баг шүү. Тэгэхээр ийм байхад тэрэн лүү голдвол тэнтэй та нар одоо гар хөл холбоотон болж явж гин л гэж ингээд байгаа. Тэгээд энэ бүх улс орнууд өнөөдөр асар нарийн гэдэг юм уу одоо нэггээр хэлбэл мөсөн дээр явж байгаа шиг л одоо тийм их нарийн хөлдсөн мөсөн дээр цөмөрч магадгүй юм дээр гიშгэж явж байгаа юм шиг л ийм бодлого руу орчлоо л доо. Европ л гэхэд том улсууд нь одоо Франц, Англиас эхлүүлэл яг энэ Трамптай энэ дайнтай одоо яаж харьцах вэ? Европын холбоо яаж мэдгдэл хийх үү гэдгээс ахуулаад асар их асуудалд орж шít. Одоо зүгээр л Англид байгаа Америкийн цэргийн бааз дээр онгоц буугаад босох барихтай холбоотой ч хүртэл асуудал гарсан. Испантай асуудал гараад Трамп сая одоо 20-50 баримч гэдэг юм уу ийм асуудал гарч байна. Английн ерөнхий сайдыг чи бол Чөрчил биш юм байна гэж ярьж байна. Ер нь бол их хүндрэл бий болж байгаа. За тэгээд Ираны энэ юм зөвхөн одоо Сир гэдэг улс хөдөлгөөн ороод 20 хэдэн жил иргэний дайнд нэрвэгдэхэд дэлхийд даяар тэр одоо дөрвөлт мөрвөлт тэгэл Сир, Лив тэгэл энэ Африк чинь тэр чигээрэл нөгөө дөрвөгч гэл нөгөө л ардчилтаа гэдэг юм эрхчлөөтэй эдийн засаг нь гайгүй баян улс орнууд руу дөрвдөг штэ. 90 хэдэн сая хүнтэй энэ улс оронд ийм юм болвол ер нь юу болох вэ? Тэр дөрвөгч гээд тэгээд тэндээс болгоомжлох байх гэл ингээд бодох юм дэлхийн энэ улс төр бодлогыг тодорхойлдог энэ тухай ярьж санаа зовдөг нөхдүүдийн дунд бол асар их бий болчихлоо. Энэ бол аргагүй. Үнэхээр одоо тэхээс өөр арга байхгүй. Хөрхи ажилгүй би хүртэл тэгэл олон юмн дээр л өдөр чинь энэ утас шөрмөс имэйл дээрэл сууж байгаа шүү дээ. За баярлалаа танд. Өстөө сайхан мэдээлэл өгч байна. Бас нэг юм асуусан. Энэ нэг сая та ярьсан шүү дээ. Газын Сибирийн хүч 1-2 Монгол шийдэх гэдэг. Энэ одоо манайх Монгол одоо яаж шийдэж хэрэгжүүлвэл илүү ашигтай юу санаар туслах вэ? За наачин бол бүр тусдаа сэдв. Хэрвээ энэгээр ярий гэвэл одоо шал өөр сэдв одоо бүр дахиад цаг 2 цагийн яриа хийхээс өөр аргагүй болно. Ер нь бол маш тусдаа сэдв манад бол мэдээж явуулах ёсгүй гэж үздэг энэ Монголын аюулгүй байдал эрх чөлөө ардчил гэдэг энэ сонголт зам тэгэл энэ Украин дайн байлдаантай холбоотой ингээл асуудал байдаг. Дээрээс нь одоо ингээд Орос Монголын хооронд яригдээд нэг зөвшөөрлийн хүрээнд хүрж исэн бол зүгээр миний болгоомжилж байгаа юм тэр шүү. Одоо бол хятад энэ дээр нэг хариу өгөхгүй янз бүрийн байдаг. Хамгийн гол нь яг миний нэг найдаж ирсэн юм бол хятад санхүүжилтийг гаргахгүй юм байна. Тэгээд энэ хоолой хязгаарч баригдахгүй юм байна л гэж харж ирсэн. Ер нь цаашаа ингээд аваад үзэх юм бол дэлхийн эрчим хүчний асуудал энэ хямрал гэж яриад байгаа юм бол нэг 20 жилийн л 20-30 за яг их уртсгаж бодвол нэг 50 жилийн л асуудал штэ. Энэний дараа бол энэ эрчим хүч өнөөдрийн энэ бидний яриад байгаа геополитик энэ гол гэж үзээд байгаа юмнууд бол их өөр юм болно. Энэ дэлхийн дэглэм энэ хөгжил дэвшил эдийн засаг дайн байлдаан ойлголт бол шал өөр юм дотор болно. Одоо нөгөө хүн төрөлтөн баг нөгөө одоо нөгөө sentient being гэдэг тэр дижитал одоо тэр биед хиймэл оюун ухаантай одоо өрсөлдөхтэй тэнтэйгээ байлдах төвшөнд хүрэх байх. Тэгэхээр тэрнээс өмнөх л асуудал одоо нэг 20-оос магадгүй нэг за өсрээд холоор удахад нэг 50 жилийн асуудал байгаад байна л да. Яг энэ хооронд хэдүүлээ бас биенээ устгахчмааргүй байна. Тэгээд энэнийг олж харж байгаа хүмүүс
дуу хоолойгоо гаргаж энд одоо улс орнууд өөрсдөө яаж гарч энэ одоо сонсож байгаа аав ээжүүд хүртэл хүүхдээ одоо ямар боловсралтай болгож аль оронд явуулж ямар ажил хийх үү гэдгээ хүртэл тооцох хэрэгтэй байгаа. Би өмнө нь ярихдаа нэг хэлсэндээ ер нь Монгол улсын хувьд бол юунд мөнгө зарах уу, юунд зарахгүй байх уу гэдэг юм хүмүүс нэг наад зах нь ялгаад хардаг тийм нүдтэй болох шаардлагатай байна гэж. Одоо тэгэл нэг хорхоцсон баавга шиг л тэгэл хулгай хийх, илүү хулгайлах гэдэг ийм л юм руу яваад тэргээрээ дамжуулаад улс орноо алаа хийчих бийдээ. Энэ бас нэг тийм дэлхийн нийтийн гэдэг юм уу, энэ одоо айхтар ийм өөрчлөлт орж байгаа энэ үед гарч байгаа боломж энэ тэрэ харахгүй үлдчих бийдээ л гэж бас өнөөдөр цаг гаргаж л зүгээр энэ Иранаар дамжуулж бас түрүүн бол санаанууд хэлсэн дэрнийг одоо би давтаад явах. За. Энэ Америкийн нөгөө Трамп ерөнхийлөгч чинь нэг Ираны ч одоо үг дуугүй бууж өгөх нэг тийм тутан шатах чиг өгсөн гэдэг. Энэ бууж өгөх одоо Ер нь өгдөөгүй буuna гэдэг бол аль хоёрдугаар дайманы үеийн л юм байх. Одоо Япон өгдөөгүй бууж өгч гин, Герман өгдөөгүй бууж өгч гин гэл Гитлер амиа орслын дараа нэг тийм юм болж л байсан. Одоо орчин үеийн дайнд ирнэ байх юм уу юу бүү мэд. Одоо бид нэр Орос Украин ч гэсэн биендээ өгдөөгүй бууж өгнө гэж аль нэг тал нь бол байхгүй л баг. Тэгэхээр зүгээр Ираны хувьд бол тэгж тийм амархан өвдөг сөхөрчих тийм ч улс биш ер нь бол. Тэгэхээр энэ бол мэдээж альва хоёр тал өрсөлдөж одоо биендээ ийм хэмжээнд хүртсэн улс орнууд хил амаа олно гэдэг бол нэлээ хэцүү. Энэ чиглэлээр нүүб энэ төр бол ер нь бол ямар ч одоо тийм үйл ажиллагаа явуулах чадамжгүй болцоод байгаа. За энэ дээр ер нь нөлөөлж магадгүй улс орон сувг юу вэ гэдэг дээр бол бүгд л одоо сурвалжилж бид бол ярьж байна. Мэдээж чанга дуурайд тэгээд одоо Трамп бол эхний цохилтоос илүү хүчтэй цохилт ирж яваа, илүү байх болно. Ер нь тэгээд дахиад гарах одоо дараачийн хэн Ираныг авч явах уу гэдэг дээр ер нь бид үгээ хэлнэ. Тэгээд бидэнтэй юмаа яриад үгээ тохирж байгаа нөхдүүд л одоо тэнд авч явах тэр юмд орж ирнэ вэрнэ гэд ингээл ярьж л байна. Гэхдээ энэ улс төр тухайн тэр ойрхт орнод одоо би бол Иран Тегеран хавцаа тэгээд явал нэг 3 хоноо л буцсан хүн штэ. Тэгээд тэр нь одоо бараг 20 хэдэн жилийн өмнөх л юм л да. Тэгээд ингээд бодоод байхад л 20 жилийн одоо ингээд бодоод ингээд хараад байхад бол тэнд бол сэтгэхгүй тэр ард түмний байж байгаа байдал, тэр бүрлдэж байгаа соёл иргэншил, тэр өөрийгөө хүндэтгэх тэр нөхцөл байдал шал өөр юмнууд байдгийг шүү. Манай энэ улс төрчид гээд улсууд ч одоо том газрын улс төрч заримдаа нэг тийм харагдахын нэг тийм туг дэрвхээр л давхиж очиод идэг. Салхи хаанаас үлээж ийн гэдгийг наад зах нь тугныхаа дэрвэнээс харж явах ёстой юм л да. Тэгэхээр тэрнийг харахгүй байх иймэрхүү магадлалууд бас байна. Гэтэ яг вэ монголчууд нэг ярьдгийм одоо түүхийн сайн ч миний багш, муу ч миний багш. Миний хувьд бол ерөнхийлөгч болоод одоо энэ дэлхийн бодлоод орж ирээд Америкийн ерөнхийлөгчийн хийж байгаа энэ үйл явц сайн юм хийвэл сайн л үз гэж харж байгаа. Муу юм хийвэл тэгэл бүгдээрээ нээлттэй байгаа юм чинь одоо тэгэл суралцсан да. Наадхан сургамж болно да. Тэ. Дараачийн үед нь сургамж болно, улс төрчид нь сургамж болно. Мэдээж Трамп ерөнхийлөгчийн хувьд бол эндээс одоо ялагчийн дүр авч гарах, ялагч болж гарах. Ер нь бол нэгүгээр хэлбэл үндсэн зорилгоо биелүүллээ гэж хэлэх ийм одоо шаардлага бол өөрт нь асар өндөр байгаа. Гэхдээ би түрүүн нэг юм хэлсэн. Яг үнэндээ болвол дэглэмийг өөрчлөнө гэвэл цэрэг орохгүйгээр явдггүй маа. Энэ өнгөрсөн 100-д ч юм байсан шүү дээ. Тэр зөвлөлтийн цэрэг гэж юм л одоо 20-д оны үед хойноос одоо борон өнгөрний араас орж ирэл. Тэгэл борон өнгөрөн хүртэл орж ирэл манад байсан хятадын юг хөөж гаргаж ижил. Тэр чин бас л нэг төрлийн цэрэг үстэй хаант Орсын цэрэг. Тэгээд араас нь зөвлөлтийн цэрэг гэж орж ирэл л одоо
90 он 91 онд л одоо гарч дуусч илээ шүү дээ. Зөвлөлтийн цэрэг 100-аас 150 мянган цэрэг нэг эргэлт дээр нь тооцох юм бол Афганистанд байсан нэг эргэлтийн цэргийн тоотой Монголд байсан цэргийн тоо бараг дүйдгэн шүү дээ. Гэхдээ яг Афганд байлдсан зөвлөлтийн цэргийн тоо бол 600 мянган тэр гараа явчихдгийн. Гэхдээ нэг эргэлтэндээ бол 100-аас 120 мянгаар эргэж ирсэн. Монголд бол тийм хэмжээний цэрэг байж ирсэн. Тэгжээ тэр коммунист дэглэмээ манаачулж манж тэр дэглэмээ хадгалдаг тийм юм бий л дээ. Тэгэхэд Монгол ямар хөгжилтэй, ямар үндэстэн байж, яаж бидний өвгдөөс тэр юмны өдөөс тэмцэж босч ирснийг бол одоо бид бол тэр нөгөө буруу болоогүй зөв түүхнээсээ бол бас мэднэ. Тэгэхээр зүгээр ингээ харж байхад бол Афганч адилхан Афган руу Америкийн цэргүүд ороод байрлал юу болов, гараад яаж юу, Ирак дээр мөн адилхан юу болов. Иран руу нэг одоо ингээл Америк цэргийн мөр гараад ингээл орох юм болвол тэгэл татагдаж орох маш өндөр магадлалтай. Би бол шаардлагагүй л гэж бодож байгаа. Ер нь бол одоо ингээд жолоогоо татах шаардлагатай хэмжээнд бол хүрсэн гэж би харж байна. Гэхдээ өнөөгийн байж байгаа бүх юм улс төр шүү дээ. Тэгэл энэ улс төр тэгээд энэ их мөнгө, их эрх мэдэл байна гэж үзсэн. Тэгээд энэ юмдаа амтжсан ийм юм чин болвол ер нь тийм хүний үг энэ ярьж байгаа ийм юмыг бол сонсоод байгаа мэт боловч ерөөсөө тэр тархи руу н ордгоо нэг юм болчдөг шүү дээ. Зарим талдаа ийм байж магадгүй энэ зарим улсуудын юу бол. Гэхдээ нээлттэй улсын хувьд тэгээд Америкч бас их том сонгуул ирэх 11 сард болно. Тэр 11 сард болох midterm elections гэдэг байгаа. Ер нь Америкийн ерөнхийлөгч сонгогдоод нэг жил 11 сарын дараа 2 жилийн дараа энэ сонгуул нэг болж ирээд ээдгийн тэгээ Сенатын 3-1 тэр нөгөө төлөөлөгчийн танхимын 3-1 дээрээс нь дахиад сонгуультай өрсөлдөхгүй Сенат руу төлөөлөгчийн танхимын одоо гишүүдгээд ингээд гар нь орно гэдээ ингээд харахаар их том сонгуул болно. Тэгээд зүгээр Америкийн улс төрийг жоохон ярих юм болвол яг одоогийн байгаа засаг захиргааных нь нэр хүндийн асуудал бол бас нэлээд хүнд байгаа. Ер нь би харж байгаа энэ саяын Иран руу дайрсны тэр өглөөл би бодож ирсэн. За Иранч бол Америкийн хувьд бол нэг тийм зодуурын хөгжил юм бол одоо дотоод улс төрийнхөө юмнаас болоод ийм юм үүслээ гэж харсан. Гэхдээ яг хуу Америкийн тайлбарлаж байгаа бол мэдээж тэр 79 оноос эхлээл тэр Америкийн элчин сайдын яам тэр дипломатуудыг одоо барьцаанд авснаас эхлээл энэ хоёрын чинь одоо өрсөлдөөн тэмцэлтэй явж байгаа. Ийм одоо айхтар одоо хатуу байр суурьтай Израилийг газрын хөрснөөс арчина гэж үздэг ийм улс орон, ийм нөхдүүд одоо цөмийн бөмбөгтэй тэгээд өөр илүү одоо мундаг одоо зэвсэгтэй дээр нь Орос хятадын оролцоотой ингээд явах юм бол юу болох вэ? Ерөөсөө одоо бол цаг нь болсон үргэлж ярьж ирсэн юмыг харин Трамп ерөнхийлөгчийн үед хийлээ гэж ярьдаг улсууд бий. Гэхдээ энэний нөгөө талд нь ярьдаг аргумент гаргадаг одоо бүхэл бүтэн дахиад тал нь байгаа шүү дээ. Тэгээд зүгээр өнөөгийн засаг захиргааны нэг анхаарал нь миний хувьд татж байгаа юм болвол альва улс төр дотор байдаг. За манад ч байгаа. Хоёр талдаа туулшраад би ардчлалыг дэмждэг. Нэг бол би одоо тэр нөгөө ардын намыг дэмждэг, ардчилсан намыг дэмждэг гэдэг шиг туулшрал байгаа. Дунд нь одоо нэг тийм бүхэл бүтэн хэсэг байж идэг штеп. Тэрнийг энд бол independent гэж нэрлээд байгаа. Ер нь бие даасан гэдэг өөрийн одоо байр суурьтай аль намд нь ч ордгоо ингэж явдаг нийгмийн асар том хэсэг байгаа. Тэгээ энэ дотроо маш их өндөр одоо тийм юуг алдаад байна. Байр суурийг бусад ерөнхийлөгчтэй харьцуулахад ер нь бол тэр independent гэдэг дотор авдаг дэмжлэг бол 30 40 50 гээл ингээл байдаг байсан. За эцэг буушийн үед бол бүр 80 90% ч хурж исэн юмнууд бий. Тэр бол яг хуу тухайн одоо бас дайн байлдаан улс төрийн тодорхой том үйл ажиллагаанаас болж исэн юмнууд байгаа. Тэгэхээр энэ дотроо 50 60 одоо нэггээр хэлбэл бие дааж байгаа тэр том хэсгийнхаа дунд 50-60% одоо дэмжлэг алдж байгаа юм магадлал харагдаж байна. Тэгэхээр зүгээр их сонгуул бол нэгэн асуудал болно. Тэгээд Трамп бол ер нь яг улс төрд барьдаг нэг арга байдаг. Манай одоо Чингис хаан хүртэл хийж исэн түйдэг асаах гэж
Ер нь бол нэг гал асаагаал тавьхад идэг нэг тийм арга байд юм л да. Тэгээд энэ тэнд л гал тавиад идэг. Тэгээд нөгөө гал тавьчихаар чинь тэгээд бүгд л гал гараад ирэхээр л нөгөө гэр орон янз бүрийн шатаад ирэх юм бол бүгд л орилдол хашгирал ус аваад унтрах гэл ингээл дайрдаг штэ. Тэгэл нэг тэрний унтраасан болоод нийлжээл дахиад хажууд нэг л гал гарч идэг. Гал тавьчихдаг. Тэгэл тавьсан галтаа л ноцолдоод идэг. Тэгэхээр ер нь бол одоогийн юу харж яхад бас нэг юм гал тавих юм л яваад байна уу даа л гэж хараад байна. Одоо жишээлбэл байж байгаа Кубын асуудал гарч ирж магадгүй байна. Өнөөдөр Латин Америкийн орнуудын одоо бараг л бүх ерөнхийлөгч нар нэрх шиг боллоо том зөвлөгөөн хийлээ. Трамп бол зөвхөн Хойд Америк, Канадыг хамарсан одоо нөгөө агаар эсэргүүцэн хамгаалах нөгөө нэг Golden Dome гэж яриад байгаа. Энэ юмаа ер нь бол Америк ТV-ийн төвшөнд хийх тухай хүртэл ярьсан штэ. Тэгэл саяын дайны дундуур одоо Месси гэл одоо тэр нөгөө баг тоглодог Майами юу нэг Майамигийн нөгөө хөлбөмбөгийн багийнхныг ч аваад уулзчих шиг тэгэл ирнэ. Янз бүрийн улс төр явж байна да. Энэ бүхнээс харж байхад бол яг юм бол бас хэцүү. Тэгээд энэ юу шатхууны үн одоо энэ Калифорнид бол 4 хэд 5 хэдтэй байгаа. Зүгээр би Техас саяхан нэг яваад очиход бол 2 хэдтэй байд юм байлээ. Тэгээд $2 2 хэдтэй байгаа энэ тэр бол үнэхээр одоо хямд үнэхээр сонирхол юм байлээ. Гэтэл энэ юмн дээр дахиад манад яадаг үлээ 20-30 хувиар 30-40 хувиар юмны үнэс ялангуяа шатхууны үнэсэлэрвэл энэ бүх юм чинь нөлөөлнө. За тэгэл ер нь нэлээд асуудлууд үүсэх магадaltaй. Энэ бол зөвхөн Америкт биш, Европт ч тийм, Монголд ч юм болно. За яг уу шатхууны үннийг жоохон дээшээ яваад одоо бол 90 мэрлүү хүрээд барайл энэ төргээл янз бүрээр ярьж ил байна. Зарим газрын дүгнэлтээр бол 150 гэж байна, зарим нь 200 гэж байна. Эргээд савх юм байгаа. Тэгээ одоо тэнд байгаа Хормузын хоолой 91 Иранаас гарч яваад байгаа энэ пуужингуудын юмыг зогсооччих юм бол Хормузын хоолойгоор тэр явж байгаа одоо онгоцнууд тэр нэг танкрууд гэж байгаа. Тэр чин бол өдөрт $37,000 нэг танкийг одоо танкерыг түрээсэлдэг байсан бол одоо 270,000 болоод түрээснийх нь үнэ одоо хэд дахин өсөж явах жишээтэй. Ер нь асар их тийм хөдөлгөөнүүд үүсээд байгаа. Тэгээд тэнд байгаа нөгөө нөөцийн савууд нь дүүрээд ирэхээр тэрнээсээ цаашаа нөгөө одоо үйлдвэрлэж байгаа юм хаашаа хийх үү гэдэг юм алга болгоод тэндээс олдог мөнгө нь алга болгоод ингээл ирэх асар их магадлал байна л да. Би түрүүн хэлсэн. Ер нь гол юм бол эрчим хүч байна. Эрчим хүчний ард санхүү байна, доллар гэж юм байна. За дээр нь хиймэл оюун ухааны асуудал байна. Тэгэл явж л энэ зөрчил тэмцэл бол ерөөсөө Америк хятадын хоорондын юм болоод байгаа. Америк хятад гэдэг энэ хоёр том хүчний хоорондын асуудал болох магадaltaй. Тэгээд одоо Трамп ерөнхийлөгч хятадд айлчлах тухай асуудал юу болох вэ гэдгийг нэлээ харна. Тэгээд миний түрүүчийн хэлдэг ер нь бол энэ сар дотор бол одоо их сар дотор бол нэлээ олон юм болно. Нэлээ өөр сэдвээр бид нэр дараачийн сард бол ярих байхаа л гэж бодож байна. Тэгээд түрүүн тэр асуусан хийн хоолооч гэдэг юм уу тэгээд өөр одоо ярмаар өмнө нь би хөндсөн нэг хиймэл оюун ухаан гэл энэ чиглэлээр болж байгаа юмнууд гээл маш их ярмаар тэгээд Оросд болж байгаа юм зөвхөн Орос Украины асуудал гэл ингэхэд бол дахиад хэдэн цаг л ярих асуудал байна. Би нэг юм асуухгүй. Энэ за ингээд өндөрлөх. За тэгээд одоо чи асууж тань хараач. Тэгээ энэ Ираны энэ Украин Оросын дайнд яаж нөлөөлөх бол Украинд ашигтай байх бол би бол Оросуудад илүү байх юм бол энэ нефтийн асуудал хүндрэх мэдээ дахиад Оросуудаас нефт авах асуудал яригдаад эхлүүл. Яг хөө зүгээр тийм нефтийн хувьд бол зүгээр богино хэмжээний үнийн өсөлтийн асуудал гарч ирэх магадaltaй. Удаан хугацааны юм дайм болоод ингэж яваад байвал энэ дээр асуудал үүснэ. Зүгээр ОПЕК-ийн улс орнууд гэдээ байж байгаа тэр нефтийг зөөдөг одоо тэр юун дээр нөгөө баталгаа гаргадаг нэгвэр бол батлан даалтал гэдэг юм л да. Батлан даалт гаргадаг тэр чин дандаа компаниуд байгаа штэ. Тэд нар 100% батлан даалт гаргаад дээр нь тэрнийг зөөж байгаа хүн, тэрнийг зөөж байгаа технологи, тэнд байгаа тэр газрын тос хасгараад бариад ингэхээр нөгөө бизнесийн хувьд ямар ч ашиггүй болчиход байгаа байхгүй юу? Гол юм ерөөсөө энэ.
Тэгэхээр бас нэг Америкийн ярих гээд байгаа юм болвол тэргээр гарч байгаа танкер бүрийг Америк одоо ингээд бүртгээд тэгээд тэрнийг ингээд цэргийн хөлөг онгоцууд дагаж аюулгүй одоо болгож зах зээл рүү очдог ч гэдэм үү. Ингээд иймэрхүү хувилбарууд бас ярьж байгаа. Ер нь бол энэ дэлхийн энэ эдийн засаг юмны үнийн хөдөлгөөн нөгөө энэ юм чинь их айхтар бүгдээрээ хоорондоо холбоотой болцсон учраас бүх юмд их нөлөө байна. Энэ дээр зүгээр хамгийн одоо ойрхны хожиж магадгүй юу бол мэдээж Орос нэлээд хожино. Гэхдээ өнөөдөр Украин ч юм уу одоо ерөнхийлөгч Зеленскийг харж байхад өөрийгөө үнд хүргэх гээл бах мэдэгдэл хийж л байлаа. Тэгээд ер нь Ираны энэ шахид гэдэг энэ дороо моронтой ч юм бол бид үзнэ. Бид л энийг унгадаг улсаа. $20,000 үнэтэй, $50,000 үнэтэй тэр дороо нисгээд ингээд та нарыг айлгаад байна. Тэрнийг та нар одоо $100,000 үнэтэй, $300,000 үнэтэй юмар устгаж байна. Энэ бол unsustainable гэдэг нь энэ бол ингээд цаашаа үргэлжлээд ингээд явхад бол үнэхээр боломжгүй. $50,000 гардаг юмыг $100,000 үнэтэй юмар устгаад байх юм бол нөгөө талд нь байгаа улс орн бол удаан үргэлжлүүлэхэд Америкч вэ, Хятадч вэ хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ дээр жишээлбэл Украины талын мэргэжилтнүүд цэргийнх нь юунууд нь ирсэн туслаад ингээд хамтраад ажиллаад ингээд явж байгаа юмнууд байгаа. Украин дээр мөн л ажиллаж байна. Нэггээр хэлбэл Украин өнөөдөр дайнтай байсан ч гэсэн энэ геополитикийн асар том тоглолтын дотор Украины туг харагдаж л байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө Монголын алтан соёмтой туг л харагдаж ёстой л гэж би хэлээд байсан шүү дээ. Энэ дээр ийм юмн дээр одоо харагдах ёстой шүү гэдэг юмн дээр ингэж харагдвал зүгээрээ гэд би түрүүн зүгээр ганц нэг санаа хэлсэн. Яг одоо нарийн ярмаар юмнууд бол зөндөө л байна. За. За ингээд болчихоо. Одоо та бүхэн тэгээд сайхан хоорондоо юмаа ярь та. За баярлалаа би. За. Маш их Дараа. баярлалаа. Сайхан хоорондоо дараа түрүүний сэдвээр дараа бас чухал ярьж болж байна нөхөө. Тийм хүсэлт. Одоо Сибирийн хүч гэдэг байгаа чинь та тусна нэг сэдв гэдэг чинь шүү дээ. Энэ шиг Иран гэдэг сэдв тавь ярьсан шиг л тэгж ярмаар л юм байна. Тийм ер нь сэдв тэгэл Монгол манай өөрийн асуудлууд байна. Тэр Сибирийн хүч байна. Бусад одоо улс төр гэдэг юм уу технологи тойрсон асуудлууд байна. Би бол мэдээж байн орж ирээд ингээд яриад байх ийм юуг зүгээр сая өнөөдөр бол ингээд нэг та нар ч гэсэн нэг амралтын өдөр таарчлаа. Би ч гэсэн бас нэг өнөө худлаа төрсөн өдөр мэдэрч гэдэг юм нэг ийм юм давхцчлаа. Тэгээд нэг ингээд ярих юм боломж гарсан. За ингээд идэвхтэй орж сонссон та бүхэндээ их баярлалаа. Би нэг юм асуугаад гэхэд тацсан юм. Энэ юутай Ром танаас би нэг юу асуух гэдэггүй юу? Энэ та сайхан бичлэгээ юу бичлэгээ бүтүүж үү? Чи юмаа л асуу да. Тэрэн дээр тэр нөгөө нэг бат тулга нэг юу явуулсан гэдэг шүү дээ. Нэг юу таныг ерөнхийлөгч байх юм шиг ерөнхий сайд багт нь явуулсан гэдэг. Тэр талаар танд орж ярьж исэн байд юм уу гэж асуух гэдэг. За тэр мөрнийг бол дараа ярий дөө. Өнөөдрийн энэ Ираны сэдвэл юу вэ? Тэ. Ярих юм бол түн байгаа. За. За баярлалаа. За баярлалаа. За. За баярлалаа. За. За баяр.